Бүгд өдрийн мэндийг хүргэе шалан марсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ 2026 оны 1-р сарын уншлагаараа уулзч байгаадаа маш их баяртай байна. За ингээд хэдүүлээ 2025 оны үдэж 2026 онтойгоо золооход бэлэн болсон байна. За тэгэхээр энэ удаад болохоор зэрэг хэдүүлээ энэ 3 ширхэг энийхээ косметикийн хэрэгсэл байгаа. Гэхдээ надад нөгөө нэг энэ гадна талынх нь пакэжинг дээ савлгаа нэг үнэхээр таалагдсан учраас үнэхээр амар гоё эстетик харагдсан учраас та өнөөдөр энэ гураас аль нэгийг сонгох ийм сонголтыг олгож байна. За тэгэхээр 2026 оны 1-р сар миний хувьд ямар хуу сар болох болоо гэж өөрөөсөө асуугаад за энэ гурав руу харж агаад яалтчгүй нүдэн татагдаад байгаа, нүдэнд тусаад байгаа тэр нэгийг сонгоод болно гэсэн үг. За тэгээ хэдүүлээ одоо чимээгүй бясалгаад сонголтоо хийцгээе. За 1-р группийн маань уншлагатай дуртай морил та бүхнийхээ 2026 оны 1-р сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За хэдүүлээ шууд энэ Oracle үзрээсээ эхлээд харцгаая. За Messages of the Day гэдэг үзрийн Daniel гэдэг үзэр гарч ирсэн байна. За I am the angel of marriage and I am assisting you right now. За энэ болохоор зэрэг гэрлэлтийн одоо сахиусан тэнгэр та бүхэн дээр маань гарч ирсэн байна. Тэгэхээр хэдүүлээ энэчнээс надад харж байхаа за заримын хувьд бол үнэхээр нэрнгээсээ хормой хийн гэдэг гэрлэн гэдэг те аль эсвэл хин нэгэнтэй үерх нь альбасаар үерх нь эсвэл сүү тавин ч юм уу тиймэрхүү юмнууд бол мэдээж хэрэг хийж байгаа байж магадгүй. Гол цөм энерги нь юу вэ гэхлээр зэрэг та бүхэн маань 2026 оны 1-р сард ямар нэгэн зүйлтэй одоо гэрлэж гин гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг жишээлх юм бол за би одоо 2026 оны 1-р сард бол яг эрүүл мэндэд маш их анхаарна гэд те. Тэгээ тэрнийхээ төлөө бүр яг ингээд үйл хөдлөл аваад үнэхээр л ингээд яг амлсан амлалтаа биелүүлэх гээд маш одоо идэвхтэй байх ийм сар байгаа гэж харагдаж байна л да. Тэгэхээр энэ маань бол юу гэсэн үг гэхээр та 1-р сард ямар нэгэн зүйлийг сонгож аваад түүндээ маш одоо гайхалтай, тууштай байх ийм сар ирж байна гэж харагдаж байна. За Astro шагаа хайж үзье. За юун дээр тэгэж их тууштай байх юм бол ямар гаргийн иргэшэл байгаа юм болоо гэж асуухад за 7-р гэр буюу partnership гарч ирсэн байна. За тэгэнгуутаа 70 гараг за тэгээд хумхын орд гарч ирсэн байна. За энэчнээс надад юу харагдаж байна вэ гэхлээр зэрэг 1-р группийг сонгосон хүмүүс маань 26 оны 1-р сард тийм ээ хэдүүлээ ямар нэгэн шинэ хүнтэй танилцж байгаа байж магадгүй энэ дунд бол бас сингл хүмүүс байгаа бол одоо баг гэрлэх чинээний тийм чухал хүнээ 1-р сард бас олж байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь хостой хүмүүс маань ч ялгаагүй одоо амьдралдаа ямар нэгэн шинэ найз оруулж ирж байгаа байж болно. Аль эсвэл хостойгоо бүр илүү одоо гүнзгий харилцаанд орох угаасаа ингээ гэрлэхийн байна гэдгээ ойлголцох за магадгүй зарим нь яг сүү тавьж мавж байгаа. Ямар ч байсан ингээд юм хүн хоорондын харилцаан дээр хамтралынхын тал дээр бол нэлээд ивэл ирж байгаа гэж харагдаж байна. За тэгээ энэ хамтрал нь болохоор зэрэг ерөнхийдөө маш одоо таны зүүн совин зүүд зэрэглээтэй бас холбоотой байх болно. Энэ үйл явдал нь таныг ямарваа нэгэн байдлаар танд зүүдээр ч бас орж ирэх магадлалтай. Энэ хүнийгээ та өөрөө зүүдлэх ч юм уу аль эсвэл энэ хүнтэйгээ зүүдээрээ телепатик харилцаа үүсгэх ч юм уу нэг тиймэрхүү юм болох магадлал маш өндөр байгаа харагдаж байна. За тэгэнгуутаа дээрээс нь болохоор зэрэг Aquarius буюу хумхын орд. За хумхын орд маань болохоор зэрэг ерөнхийдөө нэг юм ирээдүрүү чиглэсэн нэг тийм итгээд энергитэй байдаг. Тэгэхээр 1-р сар одоо 1-р группийн ихний маань хувьд бол маш юм ирээдүгээ харсан, төлөвлөсөн ийм сар болж байгаа гэж харагдаж байна. За мөн дээрээс нь түүнээс гадна болохоор зэрэг та бүхэн маань 1-р сард ингээ хүсэж байгаа зүйлийнхээ араас гүйхгүй байх тусам тэр зүйл чинь таны амьдралд илүүтэйгээр орж ирж байгааг мэдрэх болно гэж харагдаж байна. Тийм тэгэхээр зэрэг одоо жишээлх юм бол та хин нэгэн хүнийг амар ингээ хүлээгээд байгаа бол 1-р сард та тэр хүнийгээ яг одоо хитрхи амар их бодож бүр толгоогоо гашлахаа болж чадах юм бол тэр хүн чинь тань руу холбоо барьж магадгүй байгаа харагдаж байна. За тэгээ энэ нь болохоор зэрэг амьдралынхаа бүх талбар дээр хамааралтай байх нэ тийм мөнгө төгрөг одоо юу вэ тийм энэ бүх зүйлүүд дээр хамаатай байх нь. За тэгвэл тариах үзрөө нээж харцгаая. За эхний үзөр болохоор зэрэг 6-гийн аяга буруу орж гарч ирсэн байна. За 2 дахь үзэр 5-ын зоос буруу орж гарч ирсэн байна. Гахалтай. За тэгээд
Ace of Cups. За яалтчгүй амар хайр дурлалтай холбоотой мессеж гарч ирээд байна манайха. Энэ дунд заримынх нь хувьд биш тий. X-тэйгээ буцаж нийлж байгаа ч юм уу холбоо барьж байгаа бас хүмүүс байгаад тах шиг байна. Тий. Тэгээ энэ хүн нь тань руу холбоо бариад ингээд би чамд тий сэтгэлтэй гэдгийг илэрхийлдэг ч юм уу тий. Тиймэрхүү бас нилээн болж магадгүй байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь болохоор зэрэг өнгөрснөөс ямар нэг юм амар онцгой орхицсон байсан харилцаа тий нэг тийм олигтойхон салж чадаагүй харилцаа одоо тэр нь бизнесийн түншлэл байж олон зүгээр энгийн найзуудын хоорондын бас харилцаа байж олон гэхдээ ямар ч байсан нэг юм жоохон хэрүүл уралдтай дууссан харилцаа 2026 оны 1-р сард дахин шинжлэхдэх гээд байгаа гэж харагдаж байна. Тийм тэгэхээр энэ харилцаа бол энэ удаадаа болохоор зэрэг цоо шинээр таны амьдралд орж ирэх болно. Өмнөх одоо янз бүрийн тэр юунууд юу хэмтэй одоо алдаанууд бол давтагдахгүй гэж харагдаж байна. Тийм өмнөхөөсөө шал өөр болчихсон байх болно гэж харагдаж байна. Гэхдээ хүн болгоны одоо нөхцөл байдал өөр учраас тий бас хамаагүй одоо юу яаж хэрэггүй тийм ээ. Үнэхээр амар токсик экс ч хурж ирэх юм бол тий тэр хүнд ямар хариу одоо өгөх нь бол таны гарт байгаа гэдэг битгий мартаараа эцсийн шийдвэр өргөлж таны гарт байдаг. За ийм байх нь байна. За тэгвэл одоо хэдүүлээ дараагийнхаа оракл хүзрийг татаж харцгаая. За энэ сар бол та бүхний маань хувьд маш завгүй сар болох байгаа харагдаж байна. 1-р группийнхний маань хувьд те үнэхээр завгүй ингээд үйлдвэр дээр ажиллаж байгаа. Тэгээ дээрэс нь одоо мэдээж хэрэг яг үр бүтээмжийн бэлэг тэмдэг болох зүгий гарч ирсэн байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг те 1-р сард 1-р группийнхэн маань бол маш завгүй байж маш олон ажлуудыг бас амжуулж чадах болно. Тэр чинээгээрээ бас ингээд нөгөө нэг амар хүсээд байсан зүйлээ тий нэг их тэгж бодгоо болж байгаа харагдаж байна л да. Тэгж чадсанараа энэ зүйлээ өөртөө татж байгаа гэж харагдаж байна. Жишээлбэл та хин нэг бодоол яваад исэн бол тэр хүнээ бодгоо болно. Яг бол айгүй завгүй болох учраас тэгээд тэгснээр нөгөө одоо нэг тийм хоорондоо юм гүйлдэх те нэг нэгээ араас гүгээд нэг нь зүхтаах гэдэг тэр ийм нэг юм циклээс гараад за тэгэнгуутаа тэгснийхээ ачаар одоо буцаад энэ харилцааг өөртөө дуудаж байгаа юм уу да нэг тиймэрхүү. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг зөвхөн романтик харилцаан дээр биш те маш олонхийнх нь хувьд бол романтик харилцаа яалтчгүй харагдаад байна. Гэхдээ ихэнхийнх нь гэхдээ заримынх нь хувьд болохоор зэрэг энэ нь одоо бизнесийн түншлэл те зүгээр энгийн найз нөхөд байх боломжтой гэдгийг бити мартаарай. За энэ нармаа налуу болоод жоохон харанхуулах гэдсэн тул гэрлээ асаачлаа жоохон гилаж байгаа бол уучлаарай. За одоо болохоор зэрэг хідүүлээ сараа одоо 4 хүзрөөр төлөөлүүлж авдаг байж байгаа. Нэг хүзрөө 1-7 хоногийг илэрхийлнэ. За ингээд 1-р сарын эхний 7 хоног, 2 дахь 7 хоног, 3 дахь 7 хоног, 4 дахь 7 хоног гэж авч байгаа гэсэн үг. За эхний 7 хоног дээр болохоор зэрэг импресс үзэр бурууж гарч ирсэн байна. За эхний 7 хоног дээр хідүүлээ эмэгтэйчүүдийн маань хувьд жоохон эмэгтэйчүүдийн талаас бие нүвдэхгүй дэж магадгүй одоо ямар нэгэн байдлаар те одоо жишээлбэл юм хум нь ирж байгаа бол биенийхээ сарын тэмдэг нэрж байгаа гэж бодоход ингээд тэрнээсээ болоод жоохон өвдөх ч юм уу те тиймэрхэн болох гээд магадгүй тэрнээсээ сайн сэргийлж өгөөрэй гэж сахиусууд нь сануулж өгч байна. За нөгөө төгөөр болохоор зэрэг 1-р 7 хоног дээр ямар нэгэн эмэгтэй хүнтэй жоохон муудалцах гээд магадгүй. За ингээд хоёр хуваагдаж байна гэсэн үгтэй нэгтлэн болохоор зэрэг эмэгтэйчүүдийн тал дээр жоохон өвдөхгөө дэж магадгүй нөгөөх нь болохоор зэрэг эмэгтэй хүнтэй муудалцах гэж магадгүй. Тэгэхээр энэ муудалцааныг энэ хэрүүлийг гэдэг ч юм уу те энэ маргааныг аль болох одоо тайвнаар юу яхаа хичээгээрээ өнгөрүүлэх хичээгээрээ тий. За энэ зүйл ямар ч байсан болох гээд байгаа харагдаж байна. Тиймээс энэс жоохон сэргийлж өгөөрэй гэж харагдаж байна. За 2-р 7 хоног дээр болохоор зэрэг хідүүлээ ямар нэгэн зүйл дээр сонголт гаргаж гин. За энэ донд надад бас амар шопинг хийж байгаа хүмүүс айгу орж ирээд байна. 1-р сарын 2-р 7 хоног дээр шопинг хийх эсвэл маш олон зүйлсээс ингээд сонгох шаардлага гарч ирж байгаа. Тэ жишээлх юм бол шинээр машин авах гэж байгаа хүмүүс маань олон машинаас ингээд аль нэгийг сонгох шаардлага гардаг ч юм уу. Тэгж магадгүй хайр дурлалын тал дээр ч гэсэндээ гинт юм нэг юм хайрын гурвалжин дөрвөлжин үүсэх магадлалтай гэж бас орж ирж байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг мэдээж яриг та бүхний маань нөхцөл байдал ямар байгаас шалтгаалаад хүн болгонд өөр үүсэх багт ямар ч гэсэн 2-р 7 хоног дээр хэдүүлээ нэлээд сайн бодож байгаа олон зүйлээс сонголт хийх ийм
өдрүүд бол үргэлжилнэ гэж харагдаж байна. Тэгэхээр энэ дээр болохоор зүрхээ дагаарай гэж зохиосууднаас сануулж байна. За 3 дугаар 7 хоног дээр болохоор зэрэг хэдүүлээ. За энэ дээрээс надад хэдэн мессеж орж ирж байна. Нэгдүгээр болохоор зэрэг маш ийм утга учиртай зөөдөлж магадгүй, маш утга учиртай зөөдөлж магадгүй. За нөгөө талаас болохоор зэрэг ямар нэгэн зүйлийг хийх хүсэл маш их төрөх болно. Тэгэх юм бол тэрийгэ даах нь зөв байх болно гэж зохиос нь хэлж байна. Энэ бол ертөнцийн дуудлага байх болно тий. За тэгээ хэдүүлээ бас 3 дугаар 7 хоног дээр томоохон шийдвэр гаргаж байгаа харагдаж байна. 2 дугаар 7 хоног дээр энэ шийдвэрийнхээ талаар нэлээд сайн бодож байгаад 1-р сарын 3 дугаар 7 хоног дээр болохоор зэрэг яг энэнийхээ тал дээр ямар нэгэн шийдвэрийг бол гаргаж байгаа гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй заримынх нь хувьд те одоо X-ээ сонгох уу альсуу шинээр орж ирсэн хүнээс сонгох уу ч гэдэг юм уу те нэг иймэрхүү юмнаас бас сонголт хийх шаардлага гарч ирж магадгүй гэж харагдаж байна. За 1-р сарын сүүлийн 7 хоног дээр хэдүүлээ маш завгүй болох болно. За түрүүний завгүй гэж яриад байсан энерги маань энэчнээс гарч ирж байна. Ер нь 1-р сарын сүүлээс ахуулаад цаашаа 2 3 дугаар сар гээд ер нь 1-р группийг сонгосон хүмүүст маань нэлээд завгүй үе ирж байгаа бололтой. Тэгээ энэ нь болохоор яг 1-р сарын сүүлээс бол яг ирчээ авч эхлэх болно. Ажлын талбар дээр, амьдралын талбар дээр те аль алин дээр нь маш их ажлууд ингээд гарч ирэх учраас түүнээсээ улбалаад ингээд жоохон ажил амьдралынхаа балансыг айгу сайн барих шаардлага гарах болно гэж харагдаж байна. Тэгээ энэ маань бас эргээд энэ 3 дугаар 7 хоног дээр хийсэн шийдвэрээс бас холбоотой байж магадгүй. Заримынхаа хувьд одоо гэрээ засварлах тий гэдэг ч юм уу тийм шийдвэр гаргаснаас улбалаад 4 дугаар 7 хоногоос ахуулаад нэлээд одоо завгүй болж олон тийшээ дуудагдах, тань руу олон хүмүүс уцаар залгах тий за нөгөөдөг чи яасан тэр чи яаж ингэж юм. Тэгээ ингээд зөндөө их тань руу хүмүүс залгах болно гэж харагдаж байна. Тэгэхээр ерөнхий төлөв байдлаас бол надад харагдаж байгаа юм маань юу вэ гэхээр зэрэг нэгдүгээр группийн маань нэлээд ажил төрлийн талбар дээр тэгээд мөн дээрээс нь зүгээр өдөр тутмын жижиг ийм ажлууд бол нэлээд их гарч ирэхээр байгаа харагдаж байна. Хоёрдугаар талаараа зэрэг яг хүн хоорондын харилцаан дээр ийм нэлээд ийм өөрчлөлтүүд, шинжилэлтүүд орж ирж байгаа харагдаж байна. Заримтай нь муудалцж байна, зарим нь X нь буцаж ирж байна те. Тэгснээ ингээд бас зарим нь ингээд одоо сүү тавих гэдэг ч юм уу, альбаасаар үерхэж эхлэх гэдэг ч юм уу, гэрлэлтэд товлох гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнуудыг нэлээд хийж байгаа гэж харагдаж байна манайха. Айгүй тийм exciting гэж ярьдаг чинь нэг тийм догтлмоор гэх юм уу үйл явдал айгу ихтэй жоохон замбраагүй талтай байна заяа. Тэгээ энэ маань болохоор зэрэг эргээд бас нэг 70 вангийн энерги яваад байгаа гэж магадгүй жоохон замбраагүй талтай тал тийшээ ингэж нэлээн одоо анхаарал нийт тийшээс харинсан ийм олон үйл явдал одоо тохиож байгаа ийм сар болж байгаа юм болоо. Тэгэхээр энэ сар жахад манай 1-р группийн 2024 5 онуудад жоохон ерөн сүүлийн үед та өөрсдөө сайн бодоод үзээрэй жоохон идэвхгүй суугаад исэн болов тэгж жагаад гинт нөгөө юмнууд нь бөөгнөрөөд амар ихээр ингээд үйл явдал өрнөж эхэлж байгаа гэж харагдаж байна. Окей. За одоо хэдүүлээ санхүү эдийн засаг за тэгээд ажил кэрьер сурлага хөдөлмөрөөр харцгаая. За ажил кэрьер сурлага хөдөлмөрийг нь харцгаая. Эхлээд бол би тариа хүзрээ нэгээд сүүлд нь оргол хүзрээ нээнэ гэж бодож байна. Эхний хүзэр 4-ийн зоос 10-ийн аяга. За тэгэнгуутаа Explorer Wands буруу харж гарч ирсэн байна. За ажил карьерийн талбар дээр гэр бүлээс нь нэлээд нөлөө орж ирж байгаа гэж харагдаж байна. Гэртээ нэлээд цагийг ер нь 1-р группийн маань 1-р сард өнгөрүүлж магадгүй байгаа харагдаж байна. Ер нь нэлээд гэртээ их юм хийх гээд байгаа. Тэгэхээр зэрэг нэг юм гэртээ засвар хийх гээд байгаа ч юм. Гэтэ одоо өвөл болж байгаа хүмүүс нэг их засвар хийдэг үлдээ. Гэхдээ л ингээд нэг юм гэртээ нэлээд их ажил хийх, гэрийнхэнтэйгээ нэлээд орооцолдох ийм сар болж байгаа гэж харагдаж байна. Тэрнээс улбалаад ерөнхийдөө ажил карьерийн талбар дээр бол хэдүүлээ бүх зүйлс ингээд нөгөө нэг business as usual те ингээд явдгаараа явна. Гэхдээ нэг амар том өөрчлөлт орж ирэхгүй гэж харагдаж байна. Тэгэд яг ажлын талбар дээр ингээд энерги гаргая гэхлээр зэрэг буцаад гэртээ татагдаад байна. Эсвэл хувийн амьдрал тэр нөгөө харилцаа те хайрын амьдрал руугаа ингээд хамаг анхаарал нь явчаад ажиллаа болохоор зэрэг ерөнхийдөө жоохон хажуу тийш нь төр тавьж байгаа гэж харагдаж байна 1-р сард. Яагад гэвэл ялцчгүй хайрын, дурлалын, тэгээд гэр бүлийн амьдрал илүү та бүхний маань хувьд чухал байна гэж харагдаж байна. Тэгээ энэ нь бол яалтчгүй зөв зүйл юм. Яагаад вэ гэхлээр зэрэг хүн угаасаа яг хувь хүнийхээ хувьд угаасаа ажил амьдрал гэдгээс амьдрал нь эхлээд чухал байдаг, хувийн амьдрал нь илүү чухал байдаг. Хувийн амьдрал сайн явж иж ажилдаа сайн анхаарал хандуулдаг. Тэгэхээр яг хувийнхаа юмнуудыг эхлээд гэрээ засаад яваа засаад гэдэг шиг тий. Тэр шиг ингээд бие засаад гэрээ зас гэдэг лөө
гэрээсээ төрөө засагдвал юу гэдэг лээ нэг тэрэн шигтэй юм дистаратаа явах гэж байгаа гэж харагдаж байна. Тийм учраас ажил амьдралын талбар дээр бол бүх зүйл хэвийн үргэлжилдгээрээ үргэлжлэх болно. Та хийх ёстой юмудаа бол маш тогтвортой сайхан ямар ч асуудалгүй ямар нэг юмн дээр хоцрох моцрох тэ яарах санах тийм юм байхгүйгээр бол хийж чадна. Гэхдээ одоо эрчим хүчний хувьд сонирхлын хувьд бол гэр бүл рүүгээ татагдаад байна. За Oracle үзэр нэж харъя. Cooperation instead of competition. За энэ дахиад л нөгөө нэг хүн хоорондын харилцаатай холбоотой юм гараад ирлээ л дээ. Тэгэхээр биш үү энэчнээс надад юу ч харагдаад байна вэ гэхээр нэгдүгээр группийнхэн маань ер нь ажлын талбар дээр одоо ингээд те хүмүүстэй ажиллавал ажлынхантайгаа ч юм уу эсвэл хамтран суралцдаг хүмүүстэйгээ ч юм уу ингээл амар учир зүггүй өрсөлдөөл янз бүр болоод ах гэхээсээ илүүтэйгээр ер нь тэрийг жоохон хайж байгаа гэж харагдаж байна тийм. За юу та нартаа тэгэж тэнийг юм яах те. Тэгэхээр ингээд ажлын талбар дээр жоохон муудалцах, зодолцох юм гарч исэн бол ангийнхаа хүүхдүүдтэйгээ багш нартайгаа уулзраа болохгүй эсвэл дарагтайгаа уулзраа болохгүй, хамтран ажилладаг хүмүүстэйгээ уулзраа болохгүйсэн бол тэрийг амар хайж байгаа гэж харагдаж байна. За тэнгуудаа энэ дараагийнх нь Oracle үзэр болохоор VPAR гэдэг үзэр гарч ирсэн байна. За resentments festering below the surface can poison you. Let go of those things. За тийм яг саяны ярьж исэн юм гараад ирж байгаа хгүй. Тийм тэгэхээр ажлын талбар дээр хүмүүстэй өрсөлдөөд байсан. Магадгүй та энэ дунд биш үү те хин нэгэн хүнд ажлынхаа хүнд эсвэл хамтран сурдаг хүндээ жоохон атаархаад байсан хүмүүс байгаа бол би энэ хүнтэй өрсөлдөх гэсэн юм биш үү? Тэ энэ хүнтэй өрсөлдөх ямар шаардлагагүй шүү дээ гэдэг нэгдүгээр сард ойлгож байгаа гэж харагдаж байна. Тэгээд ч за юу тэр мэнтэй мантай гэд тэ. Тэгээ ингээд нэг юм амар гоё зүрхэн дотор ч ингээд таныг нэг юм жоохон эвгүй тийм сэтгэл үлтээгээд байсан зүйлсүүдийг нэгдүгээр сард ажлын талбар дээрээс авч хайж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр тэгсний дараанаас бол угаасаа айгүй гоё сэтгэл хөнгөрөөд тэ ажиллаа хийхэд ч гэсэндээ маш гоё тогтвортой ийш тийшээ ингээ анхаарал сарнаад авахгүй яг ажиллаа хийж захтаа бол хийгээд тэгээд яг цагтаа яг гарч яваад те одоо 5 цагаас тарах хэрэгтэй бол өмнөшгээ 7-8 хүртэл суухгүй байх нь яг 5 цагтаа тараад гэртээ очихыг хэмлэх тэгээд ингээ ажил дээр ингээд янз бүрийн шалдар болдор юм ярьсан ч байд юм уу те тантай өрсөлдөөд байсан эсвэл та өөрийн мэдлгүй ингээ атаархаад өрсөлдөөдсөн тэр хүмүүсээ сэтгэлээсээ тавьж явуулж өөрийгөө хөнгөлж гинэ гэж харагдаж байна. Гайхалтай. За одоо хүн хоорондын харилцаагаа харцгаая. За хүн хоорондын харилцаа. За та хэд дээр маань хүн хоорондын харилцаан дээр нэлээд юм гарч ирээд байсан учраас энэчнээс бас хөөрхөн мессежнууд гарч ирж магадгүй. 7 дугаар гарч ирсэн гэхэлэр таны хувьд ерөөсөө амьдралынхаа бүхий л талбар дээрх байгаа хүмүүсийг нэлээд одоо ойрхоноос харж байгаа гэж харагдаад байна. Тэгэд бас тэр хүмүүстэй хитрхи ач холбогдол өгөхөө болж байгаа жоохон битааж байгаа гэж санагдаад байна. За тэгэхээр тариа үзэр юу гэж хэлхийг харцгаая. 9-ийн саваа гарч ирсэн байна. За ямар нэгэн зүйл дээр маш их хичээж байна. За Ace of Pentacles удаашрал. За тэнгуутаа хамгийн сүүлд нь 3-ын зоос бас буруу гарч ирсэн байна. Окей. За тэгэхээр та бүхэн маань биш үү? 1-р сард яг би яг ойлгочлоо. Ингээд байгаа байна манайхаа. Ерөнхийдөө биш үү? Хүн хоорондын харилцаан дээр амьдралынхаа талбар бүр дээр таад маань 1-р сард маш том одоо ийм дүгнэлт шинжилгээ хийж байгаа харагдаж байна. Түрүүний бас энэ нөгөө judgment хүзэр гарч ирсэн байгаа шүү дээ, тий? Judgment хүзэр маань болохоор зэрэг ямарваа нэгэн зүйл дээр дүн шинжилгээ хийгээд тэгээд шийдвэр гаргахыг хэлдэг байхгүй. Тэгэхээр зэрэг манайхан 1-р группийнхэн маань хүн хоорондын харилцаан дээр бүр амьдралынхаа талбар бүр дээр хайрын амьдрал дээр хамтран ажиллагчдын талбар дээр, найз нөхдийн талбар дээр гэх бүх талбарууд дээр бүгдэн дээр нь дүн шинжилгээ хийгээд за тэгээд аль харилцаанууд нь ерөөсөө ямар ч утгагүй байгаа вэ гэдгийг харж байгаа гэж харагдаж байна. Тэгээд та хэд маань энэ дээр яг сүүлийн хүчээ шавхаад нэг юм сүүлийн ярилцлагуудыг заримдаа нь хийнэ гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээ энээс улбалаад бас түрүүний нөгөө импресс буруу харж гарч ирээд байсан байж магадгүй ямар нэг эмэгтэй хүнтэй муудалцаж магадгүй байгаад байна гэж гарч ирж байсан шүү дээ. Тэгэхээр та хэд маань ингээд яг яах гээд байгаа юм бэ? Ингээд байгаа болохоор ингээд байна, тэгээд болохоор тэгээд байна. Надад тэр чин тийм санагцсан, энэ чин ингэсэн гэд амар сайн ярилцаад тэгээд түүний дараа за энэ хүн миний амьдралд цаашаад байх юм уу байхгүй мүү гэдэг шийдвэрийг гаргаж байгаа гэж харагдаж байгаа байхгүй юу? Энэ л ерөөсөө та бүхний хувьд 1-р сард хамгийн чухал байгаа гэж харагдаж байна. Тэгээ үнэхээр зарим одоо юунууд дээр болвол те харилцаанууд дээр болвол та сүүлийн хүчээ шавхаад яг нэг удаа яг ингээд за би энэ хүнд дахиад нэг боломж олгоод дахиад нэг ярилцаад үзье. Тэгээд үнэхээр болохгүй болвол яршиг болиё гэдэг ийм шийдвэрийг бол гаргаж байгаа гэж харагдаж байна. За Oracle хүзрөө татаж харъя. За та хэд дээр маань болохоор зэрэг энэ хөөрхөн тагтаатай Oracle хүзэр сонгогдсон байна.
Тагтаа та бүхний маань хувьд бас ямар нэгэн байдлаар онцгой байж магадгүй. Тагтаа хооллох туртай ч юм уу. За. Зарим зүйлс яагаад болж байгааг ойлгохгүй байж болно. Гэхдээ юм бүхэнд ингээд илүү одоо өндөр давтамжийн юм зориг байдаг юм шүү. Тэгээ тийм учраас яг одоо ингээд амар тийм замбраагүй те хэцүү юм шиг санагдаж байх болох ч гэсэндээ түүний цаатлын ивэл танд тун удахгүй мэдэгдэх болно гэж хэлсэн байна. Тийм тэгэхээр энэ дунд ялцчихгүй одоо магадгүй энэ дунд бас нөгөө шинэ он гарсантай зэрэгцээд те за би ерөөсөө энэ жил одоо хүмүүсээс болж ингэж стресстэй болъё те. Яг намайг дэмждэг, харилцан нэг нэгэндээ юм гоё өр өгөөчтэй байж чаддаг ийм харилцаануудаа авч үлдээд тэгээд шал утгагүй угаасаа юусаа хаашаач явдаггүй, хамтарч чаддаггүй энэ харилцаануудыг дуусгая гэдэг шийдвэрийг гаргаж байгаа гэж харагдаж байна. За дараагийн хөзөр болохоор зэрэг эрвээхээ гарч ирсэн байна. За харилцаанууд ингээд evolve хийх буюу хөгжөөд өөрчлөгдөж байна гэж харагдаж байна. За тэгээд заримынх нь хувьд болохоор зэрэг дараагийн үе шат руугаа орж ийн. За дотоод хүүхдээ эдгэж байна. За тэгээд өсөн дэвшил гэсэн ийм утгатай хөзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр хэдүүлэн яг сая ярьжсэн юмнуудтай бүр яг гой таарж байгааз энэ нь үнэхээр магадгүй бас заримынх нь хувьд бол би 2026 онд хинээс ч одоо ингээд те ийм янз бүрийн доромж ч юм уу те тийм тэнэг юмнуудыг би хүлээж авахгүй гэдэг бас шийдвэрийг гаргасан байж магадгүй 2026 онд би арай өөр байна гэж шийдсэн хүмүүс байгаа бололтой. Тэгээ тэр нь яг 1-р сараас эхлээд үнэхээр хэрэгжиж эхэлж байгаа харагдаж байна. Хэрвээ та үнэхээр ийм зорилт тавьсан бол үнэхээр одоо сахиусууд нь таныг 100% дэмжиж өгч байна гэж харагдаж байна манайхаа. Тийм учраас таны амьдралд байгаа бүх харилцаанууд те өөрчлөгдөж байна. Дараагийнхаа шат руу очиж байна. Тийм ч учраас түрүү нөгөө гэрлэлтийн одоо сахиусан тэнгэр гарч ирээд байсан юм байна те Даниэл гарч ирсэн юм байна. Тэгэхээр үнэхээр заримынх нь хувьд те окей би яг зөв хүнээ олчихсан юм чинь одоо ингээд дараагийнхаа шатыг авъя те зүгээр ингээ хоорондоо харилцаж исэн бол альбиасаар үерхчихсэн бол альбиасаар сүү тавья бэр гуй за албан ёсоор гэрэлтэй батлуулъя гэх мэтчлэн ийм шийдвэрүүдийг 1-р сард та хэд маань маш дөрвтойхон гаргаж өгж байгаа. Тэрнээс болоод ингээ бугларсан байсан, хөдөлж өгөхгүй байсан харилцаанууд бүгдээрээ хөдөлгөөнд ороод ингэж ийна гэж харагдаж байна. Тэгээ ингэснээр та дараагийн саруудад те 2026 онд илүү амжилттай байх хөрсөө гоё бэлдэж өгж байна гэж харагдаж байна манайхаа. За одоо хамгийн сүүлд нь хэдүүлээ сахиусуудынхаа зөвлөгөө те таны сүнслэг одоо хувь хүнийг чиглэсэн өөрчлөлтүүд юу ирж байгаа вэ гэдгийг хараад тэгээд энэ удаагийн нээлттэй уншлагыг дуусгацгаая. За сахиусууд нь манай 1-р группийнхэн мессеж өгнө. 1-р сард манай 1-р группийнхэн юуг сайн бодолцох хэрэгтэй вэ? Тэрийг нь хэлж өгнө биднэрт. За нарны хөзөр гарч ирсэн байна. За тэгээ Father of Swords буруу харж гарч ирсэн байна. Daughter of Pentacles буруу харж гарч ирсэн байна. За дахиад 2 өдөр авъя. 2-ын зоос буруу харж гарч ирсэн байна. За тэгэнгუuta түрүүний impressment зөв хараад гараад ирлээ. Гайхалтай. За тэгэхээр зэрэг үү шүү дээ. Сахиусууд нь та бүхэнд юу гэж хэлж байгаа вэ гэхлээр зэрэг зүрхээ хайрал гэж хэлж гин. Зүрхээ хайрал өөрийнхөө зүрхийг хамгаал, зүрхээ хайрал те. Чиний зүрх ингээ хүн болгонд бэлэн байх ёсгүй шүү. Чиний зүрх ингээд хамгаалагдсан, хүндлэгдсэн мэдрэмжтэй байх ёстой юм шүү. Тийм учраас чамайг хамгаалах байгаа, хүндлэхгүй байгаа бүх зүйлсүүдийг орхоо үүнд хүмүүс орохоос гадна сөрөг одоо ямар нэгэн зуршлууд байж болно те. Таны зүрхийг баярлуулахгүй байгаа ямар зуршлууд байна? Тэр зуршлуудыг бүгдийг нь 2026 оны 1-р сараас ахуулаад баг багаар авч хайхыг одоо сонгоорой гэж сахиусууд нь хэлж гин. Тэгж чадах юм бол маш гоё гэрэлт ирээдүй бол маш ойрхон байгаа шүү хүүхдүүдээ гэж сануулж гин л та тий. Үнэхээр ийм амьдралынх нь айгу гоё үе одоо эхлэх гээд байгаа тий. 2 major arcana буюу одоо том хөзөр гарч ирсэн. Энэ 2 том хөзөр маань хоёулаа маш эерэг хөзрүүд гарч ирсэн байна. Нэг нь болохоор нарны хөзөр. За нар гэхээр зэрэг ерөөсөө гэрэл гээгээд дулаан байдал. За дээрэс нь бидний өөрөө бусдад илэрхийлэх байдал, эго, наран сүлжээ хөрс гэх мэтчлэн дандаа юм гадагшаага чиглэсэн хүчийг авсан ийм энерги гэдэг байхгүй. За тэгэнгუuta энэ импресс болохоор зэрэг эд баялаг
гоо зүй, үзэгслэн гоо тий. За мөн дээрэс нь ээж энергийг илэрхийлж байдаг, эмэгтэйлэг эрчмийг илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хэдүүлээ 2026 оны 1-р сараас ахуулаад айгүй тийм амьдралынхаа гоё үе шат руу орох гээд байгаа. Тэрний наан жоохон хийх юмнууд бол байгаад байгаа шүү гэдгийг сахиусууд нь бол сануулж өгöd байна л да. Тэгээ тийм учраас ерөөсөө цоцолгүйгээр энэ эрчмийг алдагдуулалгүйгээр үнэхээр яг өөртөө хэрэггүй гэж бодсон хүмүүсээ амьдралаасаа таслан гаргаж явуулахаас ерөөсөө хойшоо суух хэрэггүй те. Эсвэл ядаж ингээд тэр харилцаануудыг илүү сайжруулах, дээшлүүлэх, дараагийн үе шат руу оруулах тэр зүйлсүүдээ бол хийх хэрэгтэй. За тэгээд мөн дээрэс нь үстэй энэ хитрхи завгүй байдал, хитрхи ингээд нэг юм самгарцсан байдлыг бас нэг тийш нь болгох ёстой шүү. Юмс ингэж бөөгнөрөх ёсгүй. Тэ инээр зөв ажиллаж байгаа тохиолдолд альва бүх зүйлс ингээд баг багаар ингээд хөврөөд ийм гоё баланстай тэнцвэртэй байх ёстой. Яг одоогоор та хийдэм байгаа энерги юу вэ гэхээр зэрэг юмс ингээд дэндүү хавтгай те юу ч болохгүй ингээд явж ийснэ гинт бөөндөж ингэж орж ирээд байдаг ийм зүй тогтол байгаад байна. Энийгээ ерөнхийдөө одоо учрыг нь олж өгөх хэрэгтэй байна гэж аахгүй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр зэрэг хэдүүлээ заримдаа үнэхээр юмыг хиймээргүй байсан ч гэсэндээ ямар нэгэн байдлаар те ертөнцөөсөө энерги гуйж агаад ч хамаагүй яаж хийж агаад энэ зүйлсүүдээ өөрөө хийх хэрэгтэй байдгаа. Тэгэхгүй ингээд юмыг хойшлуулж агаад эцсийн тулгаад нөгөөх нь бүр дэлбэрхээс өөр аргагүй үед нь дэлбэрээд тэгэнгүүт нөгөөх нь ингээ амар chaos буюу те эмх замраагүй байдал үүсгдэг. Тэгээд ингэж үүсгээд ингэж яваад ах юм бол өөрт чинь маш их хэцүү тий. Тэгээд тухайн яг юм дэлбэрж байгаа үед ингээ зөв сонголтууд хийхэд бас айгүй хэцүү байдаг. Тийм учраас одооноос ихсүүлээд ийм циклээсээ гараад ерөнхийдөө өдөр тутамдаа ингээ баг багаар ачаануудаа хуваарлаж ингэж авах хэрэгтэй байна гэдгийг сахиусууд нь сануулж өгч байна манайхаа. За тэгээ одоо хэдүүлээ сахиусуудаасаа дахиад нэг мессеж авъя. Сахиусууд нь 1-р группийн хүүхдүүдтэй юу гэж хэлэх вэ? За. Поэл гэдэг сахиусан тэнгэр гарч ирсэн байна. За өөрийнхөө зүрхэн дотор нуугдаж байгаа зорилгыг ил гаргаж ирээ. За тэгээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлсийг яг хамгийн түрүүнд тавиа гэж байна. Тийм. Тэгэхээр манай 1-р группийнхэн маань бас жоохон манифест хийхээс айдаг хүмүүс байж магадгүй те хитрхи олон юм хүсэхээс айдаг хүмүүс байж магадгүй. Тэгвэл ерөөсөө ичих зүйлгүйгээр айх зүйлгүйгээр хүсэх хүслүүдээ сайн бодоод тэрнийхээ төлөө яваад тэрийгээ өөрийнхөө алтан гадаас од те тэр луужингаа болгоод тэрэнд чинь одоо ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэхгүй байгаа элдв зуршил, элдв хүмүүсээс те холдохыг эсвэл ямар нэгэн байдлаар хил хязгаараа тавихыг сануулж байна. За ингээд 1-р группийнхний маань хувьд нээлттэй уншлага маань үгээр дуусаж байна. Та хэд маань харсан бах таалагдсан байх гэж найдаж байна. За одоо би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ уламжлалт ёсороо хэдүүлээ 3 зүйл хардаг байж байгаа. За нэгтгэн болохоор зэрэг 1-р сард танд орж ирэх ивэлүүд буюу хийхэд ээлтэй зүйлс, 2-дугаарт болгоомжилж зайлсхийх зүйлс, 3-дугаарт болохоор зэрэг 1-р сард танд орж ирж байгаа цоо шин сюрприз юу ах вэ гэдгийг харж өгнө. За тэгээ мөн дээрээс нь синглчүүдтэй би зориулаад яг романтик амьдралын талбар дээр 1-р сард шинээр хүн орж ирж магадгүй байгаа, эсвэл экс нь орж ирж магадгүй байгаа гэдээсэн тэр энергийг нь харж өгөх болно. За ингээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч бай энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэ хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдээрээ баяртай. За 2-дугаар группийнхэн маань уншлагатай төвтэй морил та бүхнийхээ 2026 оны 1-р сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. Окей, за эхнийхээ Oracle хүзрийг нээж харцгаая. За patience буюу төвчээртэй байдлыг хүзэр гарч ирсэн байна. За тэгээд мессеж нь юу гэж байгаа гэхээр зэрэг за яг одоо бол суралцах. За тэгээд мөн дээрээс нь мэдээлэл цуглуулах үе юм аа. Тэгээд тийм учраас сурагч байхыг аль болох enjoy-х гэж хичээгээрэй. Яагаад гэвэл ирээдүйд яг одоогийнхоо цуглуулж байгаа энэ мэдлэгийг та үйл хөдлөл болгон гаргах болно гэж хэлсэн байна. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 1-р сард манай 2-дугаар группийнхэн маань нэлээд олон зүйлд суралцах ийм сар болж байгаа харагдаж байна. Зарим хүмүүсийн маань хувьд болохоор ямар нэгэн сэдвийг яг сонгож аваад суралцсан. Тэгэхээр энд юу орох вэ гэхээр одоо эрүүл мэндийн талбар дээр үж болно, бизнесийн талбар дээр үж болно, сүнслэг талбар дээр үж болно. Шууд удаараа
хичээлтэй холбоотой байж болно, ажилтай холбоотой байж болно. Ямар ч гэсэн ямар нэгэн зүйлийг яг сонгож аваад тэрэндээ шамдан суралцах ийм сар ирж байгаа гэж харагдчихэв. За тэгээ хэдүүлээ одоо болохоор зэрэг энэ Astro Show-го хайж үзцгээе. За дахиад юу гарч ирсэн байна? Далайн ван гарч ирсэн байна. Далайн вангийн инээрэг аюу тийм идэвхтэй байгаа бололтой яг одоо далайн ван дээр юу явж байгаа? Санчир гараг явж байгаа. Тэгэхээр тэгээ тайз дээр бас загасны орд гарч ирсэн байна. Тийм. Тэгэхээр зэрэг санчир одоо яг энэ сүүлийнхээ одоо хугацааг энэ далайн ван гараг дээр өнгөрүүлж байгаа байхгүй юу? Тэгээд түүний дараа одоо энэ 2026 оны 2 дугаар сараас илүүтэй юу руу орох юм? Хонь руу орох юм. Тэгэхээр яг санчрын сургаалыг ер нь одоо жоохон суралцах гээд байгаа юм болов уу гэж харагдаж байна. Тэгээ дээрэс нь энэ patience буюу төвчээр гэдэг зүйл маань өөрөө эргээд яг санчрын энерги багхгүй юу? Тэгэхээр яг санчрын нэг юм сүүлийн хүчээ шавхах тэр энергийг манай 2 дугаар группийнхаа хамгийн их мэдрэх болно гэж харагдаж байна. За гэхдээ биш үү те? За төвчээр сурах мурах гэхээр зэрэг нэг гоё хөгжилтэй санагдах байгааз гэтэл яг үнэндээ та хэд маань харин ч хөгжилтөж сурж байгаа харагдаж байна. 5 дугаар гэр болохоор зэрэг өөрөө хүний ийм аз жаргал те тэгээд амьдралаас таашаал авдаг байдал зэрэг илэрхийлдэг. Тэгэхээр маш таашаалтайгаар энэ зүйлсүүдийг суралцсанаа гэж харагдаж байна. Манай 2 дугаар группийнхан маань. Тийм за тэгэхээр яг юуг суралцах гээд байгаа юм бол юун дээр нь ийм суралцах төвчээрийн энерги гарч ирээд байгаа юм болоо гэдэг хэдүүлээ тариа хөзрөөс харцгаая. За 3 хөзөр татсан байгаа. За эхний хөзөр болохоор зэрэг the full хөзөр гарч ирсэн байна. Ямар нэгэн зүйлийг яг шинээр эхэлж байгаа гэж харагдаж байна. За аргагүй ах угаасаа яг нөгөө нэг за энэ гэрэл хасаацсан жоохон ингээ хөзөр маань гэлаагаад байна уучлаарай манайхаа. Ийм зурагтай хөзөр байгаа. Тийм тэгэхээр зэрэг 2 дугаар группийнхэн маань 1-р сард бол ямар нэгэн зүйлийг ялцчихгүй шинээр эхлүүлж байгаа тий шинэ жил шинэ би new year new me гэдэг яг энергийг 2 дугаар группийнхэн бол үнэхээр сайн мэдэрч авч явж байгаа гэж харагдаж байна. За 2 дахь үзэр болохоор зэрэг Ace of Wands гарч ирсэн байна. За шинэ хобби 3 дугаар үзэр нь болохоор зэрэг 8-ын зоос гарч ирсэн байна. За бүр яг таарчжээ манайхаа. Окей. Тэгэхээр та бүхэн маань ямар ч байсан 1-р сард ямар нэгэн шин зүйл дээр амар тийм төвлөрч энийхээ төлөө маш их одоо хичээж байгаа гэж харагдаж байна. 8-ын зоос маань эргээд бас тариа хөзөр гадралдаг хүмүүс бол бүгдээрээ сайн мэдж байгаа. Ингээ ямар нэгэн зүйлийн төлөө бүр яг ингээ уйггүй ажиллах тэ хичээнгүүлэн тууштай байхыг илэрхийлдэг байхгүй. За энэ дунд надад угаасаа дээрээс нь болохоор зэрэг энэ Ace of Wands буюу саваа хөзөр гал эрчимтэй хөзөр гарч ирсэн гэхлээр зэрэг энэ дунд бол ямар нэгэн байдлаар хооллолт болон за биеийн тасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийж байгаа хүмүүс харагдаж байна. Тий ялцчгүй одоо 2026 онд эрүүл мэндтэй те бие бэлтэртэй анхаарлаа хандуулъя гэд энэн дээрээ нэлээд төвчээр зааж байгаа. Энийхээ талаар нэлээд суралцж байгаа. Энийгээ нэлээд сериосны хүлээж авч байгаа гэж харагдаж байна. Гэхдээ энэ нь та бүхэнд маш их эрчим хүчийг өгөх болон та энэжнээсээ маш их таашаалыг авах болно гэж харагдаж байна. Тий ямар нэгэн зүйлийг амарч байсан барьж аваа. Ихэнхийнх нь хувьд бол энэ нь ялцчгүй одоо бие бэлтэртэй холбоотой байгаа харагдаж байна. Заримынх нь хувьд болохоор зэрэг энэ нь одоо таны өөртөө одоо хувь хүний хөгжилтэй хамааралтай өөр ямар нэгэн зүйл байж болно гэж харагдаж байгаа байхгүй тий. Заавал одоо спорт биш юм а зарим хүмүүс бол үнэхээр ямар ч тийм зориггүй байгаа байж болно шүү дээ. Тийм болвол өөр ямар нэгэн одоо шинэ юм хоббитой болж байгаа гэж харагдаж байна тий. Одоо юм оёох ч юм уу, загвар зохион бүтээх ч юм уу тий. Ямар ч зүйл байсан гэсэн. Тэгээ энэ нь болохоор зэрэг танд ингээд амьдралын чинь нэг юм шинэ левелийг ингээ анлок хийж өгж байгаа гэж харагдаж байна л да. Нэг юм шин одоо видео тоглоомн дээр ингээ нэг юм шин газар зүй те нэг юм газрын видео тоглоомны газрын зураг дээр ингээ нэг юм territory гэж ярьдэн шүү дээ. Очиж үзээгүй нэг юм шинэ газрыг ингээд нээж байгаа гэх юм уу да яг тийм дүр зураг бол энэчнээс харагдаж байна. Тэгээ энийг ингээд угаасаа explore хийгээд тэ баг багаар ингээд илүү ингээд нээгээд тэ илүү суралцаад ингээд явах энэ хугацаанд бол танаас бол нилээдгүй одоо хичээл зүтгэлийг шаардах болно. Гэхдээ энэ нь өөрөө эргээд маш хөнгөн бөгөөд танд хөгжилтэй амттай гоё авах болно, шүүслэг авах болно гэж харагдаж байна.
За тэгэнгүүтээ хэдүүлээ дараагийнхаа Oracle үзээр татаж харъя. За та бүхэнд маань Wonder окей за аялагч гэж гарч ирсэн байна. Тэгээ яалтчгүй нэг юм шин одоо зүйлийг та хэд маань 1-р сард суралцаж байна. Тэгээ энэ зүйлдээ ер нь ихийг анхаарлаа хандуулна гэж харагдаж байна. За окей. За тэгвэл маш ойлгомжтой гоё харагдаж байна. Тэгээ энэ нь танд маш таашаалтай байх болно. Тэгээ энэ дээрээс бас надад яг ингэж харагдаад байна л да. Одоо жишээлх юм бол ингээ хүн амьдралаас таашаал аавна гэхэлэр зэрэг бид нартэй за зүгээр аяллаар явахыг хэлжэж болдог. За энэ нь мэдээж хэрэг аяллаар гарч байгаа хүмүүс бас байгаа гэж магадгүй. Full хүзэр маань аяллыг илэрхийлдэг. Энэ Wanderer гэдэг энэ хүзэр маань гэсэндээ аяллыг илэрхийлдэг. Зураглалын гэсэндээ харах юм бол ингээд морьтой явж байгаа тийм байна. Тэгэхээр энэ 1-р сард бол нэг бол яг аяллаар гарч байгаа. За аль эсвэл аялалд төлөвлөж байгаа бас хүмүүс байгаа гэж магадгүй яг за ингээд 2026 оны 6-7 сар тэгээ яг билетээ захиалж байгаа ийм хүмүүс байгаа байж магадгүй. За тэгээд ер нь хүмүүс ингээд таашаал аавна гэхлээр зэрэг магадгүй найзуудтайгаа уулзаж хов ярах ч юм уу аль эсвэл ингээд жоохон алкогол хэрэглэх ч юм уу тиймэрхүү юмнаас таашаал авдаг гэдэг трийгээ ингээд арай жоохон өөрчлөөд нэг юм арай илүү юм гэгээлэг зүйлээс таашаал авч сурж байгаа гэх юм уу те ажлаас таашаал одоо хөдөлмөрөөс таашаал авч сурж байгаа гэх юм уу яг тийм энергийн чинээс ажиглагдаж байна. Хөдөлмөрөөс тэгээ ингээд ямар нэгэн зүйлийг олж мэдэг шинээр ингээд шин зүйлсийг суралцах гэдэг тэр зүйлээс маш их юм таашаал авж байгаа. Тэрэндээ маш их хөтлөгдөж байгаа гэж харагдаж байна манайхаа. За энэ бол таадын маань төлөв байдал байна. За тэгэхээр одоо хэдүүлээ 7-7-ныхоо төлөөлсөн хүзрүүдийг авъя. 4 хүзэр татдаг байж байгаа. Нэг хүзэр нь 1-7 хоногийг бэлэгдэнэ. За 1-р сарын эхний 7 хоног дээр болохоор зэрэг хэдүүлээ ямар нэгэн хэцүү зүйлийн ард гарч байна. Ерөөсөө 1-р сарын хувьд 2-р группийн эхний маань хувьд болохоор зэрэг 1-р сар бол ерөөсөө юм хөдөлгөөний сар байна. Ерөөсөө л ингээл хөдлөөд байна гэсэн. Хөдлөөд байна. Шууд утгаараа бие хөдлөх байж болно. Нөгөө талаас аялах байж болно. Нөгөө талаас ямар нэгэн шин зүйлийг ингээд одоо хоббинд зориулаад юм худалдаж авах ч юм уу тиймэрхүү юм байж болно. Тэгээ эхний 7 хоног дээр энийг бас таад маш сайн мэдрэх болно. Зөндөө их юм хөдлөж ийн. Энэ дунд надад тавилганыхаа байрыг өөрчилж байгаа хүмүүс гэж бас орж ирж ийн. Гэрийнхээ тавилганы байрыг өөрчлөх За тэгээд ямар нэгэн хэцүү зүйл хэрвээ яг одоо таны санааг маш их зовоож байгаа бол эхний 7 хоногт энэ зүйл чинь шийдэгдэх болно гэж харагдаж байна. Сүйх төрх үзэн бод маш их эрч хүчтэй, маш их юм одоо хурдтай. За тэгээд мөн дээрээс нь хэцүү зүйлийг давж гарч байгаа юм энергийг илэрхийлдэг гэж байгаа. За 2-р 7 хоног дээр болохоор зэрэг 4-ийн зоос гарч ирсэн байна. За 4-ийн зоос дээр болохоор зэрэг хэдүүлээ 2-р 7 хоног дээр ямар нэгэн байдлаар санхүүгийн тайлан тооцоо хийж байгаа харагдаж байна. Тооцоо бодож байгаа харагдаж байна. За миний мөнгө ер нь хаашаа их гараад байна те. Хин надад өртөө байлээ. Би хинд өртөө байлээ. За юу илээ яах вүлээ. Миний аль данснуудад юу байна. Манай гэр бүлийн орлого юу илээ гэд энийг ингээд бүгд ингээд тооцоолж харж байгаа гэж харагдаж байна. Заримынх нь хувьд болохоор зэрэг үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн шийдвэрийг гаргаж байгаа байж болно. Юу яах байраа зарах ч юм уу эсвэл байр хайх ч юм уу нэг тиймэрхүү ямар ч үс нэг юм шийдвэр гаргаж байгаа гэж харагдаж байна. За 3-р 7 хоног дээр болохоор зэрэг хэдүүлээ хоолой хурд эрчимжиж эхэлж байна. 1-р сарын сүүлийн хагасаас ахуулаад тийм ээ 15-наас хойш гэсэн үг хоолой хурд эрчимжээд за заримынх нь хувьд гэрээ мэрээ зурж байгаа байж магадгүй ямар нэгэн зүйл худалдан авах гэрээ хийж байгаа гэж магадгүй. Надад яагаад ч юм бэ бэлэглэх гэрээ гэж бас орж ирээд байна. Ийм гэрээтэй холбоотой юм хийж байгаа. За мөн дээрээс нь болохоор зэрэг ямар нэгэн зүйлийг айгуу сайн тодорхой болгож байна. Одоо нэг юм тодорхойгүй байсан зүйл одоо 3-р 7 хоног дээр тодорхой болж байна. За тэр маань яах вэ? Энэ маань яах вэ гэдээ ингээд бодоод байсан. Эсвэл визний хариу мэрэ хүлээж исэн байгаа хүмүүс байгаа бол 3-р 7 хоног дээр энийх нь хариу ирэх магадлал маш өндөр байна гэж харагдаж байна. За 4-р 7 хоног дээр амралтын байдал руу шилжиж орж ирнэ. 1-р сарын сүүлийн 7 хоног дээр хэдүүлээ бол ерөнхийдөө өөртөө жоохон амраасан байдалтай 1-р сар нэлээд хичээж олон зүйлүүдийг амжуулсан учраас сүүлийн 7 хоног дээр нэг өөртөө жоохон амраагаа тогтоож авахыг зорж байна гэж харагдаж байна. Тэгтээ биш тэ ерөнхийдөө ингээд энэ хэдэн хүзрүүдэд харж байхад 4 хүзэр 2 гарч ирсэн гэхлээр зэрэг хэдүүлээ энэ зүйлсүүдийг амжуулж байхдаа хийж байхдаа ерөөсөө яарахгүй за мөн дээрээс нь ингээд самгартахгүй гэж харагдаж байна. Маш тогтвортойгоор юмнуудыг хийн яг төвлөрөл айгу сайтай байж чадна гэж харагдаж байна манайхаа. Гайхалтай. За маш гайхалтай. Одоо хэдүүлээ ажил карьер сурлаг хөдөлмөр санхүүгээ харцгаая.
За ажил карьер санхүүг нь харахад бэлэн боллоо. Эхлээд тариа хөзөрнөөс эхлэе. За эхний хөзрийг нээж харъя. За Ace of Pentacles буруу орж гарч ирсэн байна. Sun хөзөр за гахалтай нар гарч ирж байгаа болвол гахалтай байдаг. За тэгээд дээрэс нь Elder of Cups буюу аягны хаантай дүүцэх хөзөр гарч ирсэн байна. За эндээс ингээд надад юу харагдаж байна вэ гэхлээр зэрэг ямар ч байсан нэг юм гацаанд орсон байсан ажил дээр нь эерэг өөрчлөлт 1-р сард орж ирж байна. Гацаанд орсон байсан ажил те явж өгөхгүй удаад байсан ажил хэрвээ таны мөнгө чинь ямар нэгэн газар гацсан байсан бол за одоо жишээлбэл нэг юм зарах газар чадахгүй аль эсвэл нэг юм хүнээс юм авах гад авч чадахгүй ч юм уу тэгээд байсан бол тэрэн дээр нь 1-р сард нэг болвол вообще тэрийг нэг гацаас нь нэг танд чухал биш санагдаж эхэлнэ. Аль эсвэл тэр зүйлээ ямар ч байсан авж байгаа харагдаж байна те нэг юм эерэг өөрчлөлт орж ирж байна. Нарны хөзөр гарч ирсэн байхад бол ер нь санхүүгийн талбар маш сайн байна гэж ойлгож байна. Санхүү ажил сурлагын талбар бол сайн байна, маш сайн байна, маш эерэг харагдаж байна. Таад маань ерөнхийдөө энэ ажлынхаа талбарыг, мөнгөнийхөө талбарыг харахад бол үнэхээр сэтгэл өөдрөг те айгуу тийм дулаахан мэдрэмж. Яа тэгэл тариа хөзрийн нарны энэ хөзөр маань бол тариа хөзөр дундаасаа хамгийн сүүдэр багтаа хамгийн эерэг хөзрүүдийн нэг байдаг байхгүй юу? Ер нь хамгийн эерэг хөзөр байдаг гэж шууд хэлчихэж болно дөө. Тийм тэгэхээр зэрэг яг маш ийм эерэг өөрчлөлтүүд орж ирж байгаа. Таны сэтгэл өөрөө маш өөдрөг байх болно гэж харагдаж байна. За нөгөө талаас биш те манайхан 2-р группийн маань ажлын талбар дээр ямар нэгэн байдлаар хамт олон дундаа тодорч гарч ирж магадгүй байгаа харагдаж байна. Тушаал дэвших, аль эсвэл магтуулах, ямар нэгэн шагнал авах, ямар нэгэн ажлыг одоо хугацаанаас өмнө дуусгах гэх мэтчлэн зүйлсүүдийг бас хийж иж магадгүй байгаа харагдаж байна. За тэгээ энэ нь болохоор зэрэг танд эргээд маш юм гайхалтай сэтгэл ханамжийг өгөх болно гэж харагдаж байна. Аягны хаан бол өөрөө маш 1-р романтик, 2-р ингээд айгуу тийм IQ өндөртэй гэдэг чтэй те. Ийм хүмүүстэй харилцах чадвар айгуу өндөртэй, хүмүүсийг ойлгох чадвар өндөртэй, эмпати шинж чанар өндөртэй байдаг. Тэгэхээр ажлын талбар дээр өмнө нь ерөөсө болохгүй байгаад байсан зүйлс яагаад болохгүй байсан юм бэ? Яагаад цаг хугацаанд ингэж таарсан юм бэ? Ингэж таархаас өөр аргагүй байсан юм бэ гэдгийг бас том зургаар нь харж байгаа гэж харагдаж байна. За, Oracle хөзрөө татаж харцгаая. Windfall of Abundance за мөнгө орж ирж байна манайхан гайхалтай зөндөө их одоо орлого ялтчгүй нэмэгдэж байгаа харагдаж байна. Тэгэхээр магадгүй шинэ жил их одоо гарсантай холбогдуулаад те компанид ажилладаг хүмүүсийн маань хувьд бол юу гэдэг одоо системийн шинжилэлт хийгдээд тушаал дэвших юм бо тиймэрхүү юм болж иж болно. Аль эсвэл шинэ жилээр бахан бэлэг хүлээгээд авцсан учраас 1-р сард айгүй их мөнгө төгрөгийн тал дээр ямар ч санаа зовох асуудалгүй болж байгаа байж магадгүй те ямар ч үсэн 1 сард бол мөнгө төгрөгийн тал дээр бол үнэхээр гайхалтай. Ялч Windfall of Abundance гэдэг нь эд баялаг бороо шиг орох гэдэг ийм утгатай хөзөр ахгүй. Тэгэхээр таад ойлгож байгаа ах гэж бодож байна. Ерөөсөө маш гоё байгаа л гэж харагдаад байна. Окей. За дараагийн Oracle хөзөр болохоор зэрэг Emmy гэдэг хөзөр гарч ирсэн байна. За тэнгэрлэг одоо өөрчлөлт танд ирж байна. За тэгээд ийм гал эрчим тийм яалтчгүй одоо ажил карьерийн талбар дээр ямар нэгэн шинэ өөрчлөлт, шинэ гал эрчим орж ирж байгаа гэж харагдаж байна. Тэгээд энэ дунд бас биш те ажил одоо нөгөө хоббигоо ажил болгох гэж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгээ тэр нь өөрт нь бас маш гоё санагдаад бас ингээд санхүүгийн дахин нэг давхар их хөөсөөр ингээд орж ирж мөрөөд ингэж байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. Гал эрчим маш өндөртэй байх болно. Ямар нэгэн одоо асуудал бэрхшээл гарч ирлээ гэж бодоход тэрийг 1-р сард ерөөсө торохгүйгээр давж чадна. Гал эрчим маш өндөр байгаа ажил карьерийн талбар дээр те. Тийм ингэж харагдаж байна. Ерөөсө муу хэлэх юм ерөөсө байхгүй байна. Тэгээд ямар нэгэн мэддэхгүй байсан зүйл бас 1-р сард мэдэгдэж та бүхэнд ойлгомжтой болж гарч ирж байна гэж харагдаж байна. Нэг юм танаас нууцсан байсан юм ил олох ч юм уу. Жишээлх юм бол ажилтдаг хүмүүсийн маань хувьд компанийн удирдлагууд нь таныг одоо тушаал дэвшүүлэх талаар зөндөө удаан ярьж байгаа, хоорондоо бахан ярьж байгаа 1 сард хэлж байгаа ч юм уу те. Нэг тиймэрхүү юм болох магадлалтай байгаа гэж харагдаад байна. Энэ нь болохоор зэрэг маш сайн талаараа гэж байгаа байхгүй юу? Тэ. За тэгээ энэ нь болохоор зэрэг бүр ингээд таны амьдралыг өөрчлөж магадгүй гэж харж life changing spiritual illumination гэдэг те ямар нэгэн даалт байсан мэддэхгүй байсан зүйл маш хурдтайгаар хүчтэйгээр таны амьдралыг чи өөрчлөх чинээгээр ингээд
тодорч орж ирж байна. Тэгээ дээрэс нь за энэ windfall of abundance за тэгээ дээрэс нь нарны хөзөргөө харахаар зэрэг ерөнхийдөө бол яг ажил карьерийн талбар дээр бол нэлээд азтай, одтой, ашиг орлого өндөртэй сар та бүхэн ухтаж байна. Баяр хүргэе. За одоо ингээ хүн хоорондын харилцаа руу орцгоё. За хүн хоорондын харилцаан дээр би бол 3 хөзөр авах гэж байсан боловч 4 дахь хөзөр нөөрэ буу гараад ирсэн. Тэгээ тийм учраас би авсан байгаа. За эхний хөзрийг нээж харцгаая 8-ын сэлэм гарч ирсэн байна. Төөрөгдөл. За 7-гийн ая гарч ирсэн байна. Сонголт. 10-ын саваа за ядралт. За тэгээ азийн тойрог буруу гарч ирсэн байна. За хүн хоорондын харилцаан дээр таны толгойг гашлагаад байсан ямар нэгэн зүйл дээр та угаасаа өөрөө сонголтгүй болно гэж гарч ирж байна. За тэгээ хоёр шигийг 10 хөзөр 10 дугаартай хөзөр гарч ирсэн. Энэ азийн тойрог хөзөр маань өөрөө бас 10 дугаартай хөзөр байдаг. За тэгэхээр зэрэг энэ дунд заримынх нь хувьд ямар нэгэн харилцааг бас эцэлж байгаа байж магадгүй байгаа харагдаж ин шуудхан хэлэхэд ингээд сонголтгүй болоод угаасаа энэ зүйл дуусахаас өөр аргагүй болоод дуусах магадлал бас байж магадгүй. За энэ нь болохоор зэрэг заримынх нь хувьд тогтворгүй одоо хайрын харилцаа байж болно. Заримынхаа хувьд тогтворгүй найзын харилцаа байж болно. Ямар ч байсан хин нэгэнтэй ингээд за энэ хүнийг яах вэ гэж аягүй их бодож ирсэн. Яг тэр хүнтэй ч холбоотой мессеж орж ирээд байна гэсэн үг. За энэ хүнийг яах вэ? Би яах ёстой болоо гэх тэгээ байж л угаасаа үйл явдал өрнөөд та угаасаа сонголтгүй болоод энэ зүйлийг орхихоос аргагүй болно. 10-ын саваа болохоор зэрэг яг энэ хөзөрөн дээр дүрслэгснээр болохоор зэрэг саваанууд нь ингээд барьцсан явж агаад гарнаас нь мултраад унжаагаагаар тарж байгаагаар харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл ерөөсөө таны оролцоогүйгээр гэх юм уу да шууд ингээд өрнөөд ингээд явж гинэ гэж харагдаж байна. За Oracle хөзрөө татаж үзье. Oracle хөзөр дээр болохоор Keys on a Ring гэдэг хөзөр гарч ирсэн байна. Маш олон боломжууд, за шийдвэр, за уламжлалт бус зүйлс, за тэгснэ нэг шүн гээд. Окей. Ганц шүний уучрал. За энэ заримынх нь хувьд бас таарах мессеж үж магадгүй. Тийм тэгэхээр яг энэчнээс надад орж ирж байгаа юм юу вэ гэхээр зэрэг зүгээр одоо ганц шүний уучрал гэхээсээ илүүтэйгээр зүгээр тухайн үедээ одоо хэрэгээ гаргасан уучрал одоо ингээд дуусж байгаа байж болно. Тэ? За тэгээ мөн дээрээс нь ингээд олон ийм боломжууд, олон сонголтууд байгаа даа гэж байгаа. Тэр нь болохоор зэрэг танаас гэхээсээ илүү нөгөө хүнд нь олон ийм төрлийн одоо жишээлх юм бол та нэг хүнийг өөрийнхөө амар найзыг ботцсон явж илаа. Тэгэл тэр хүний ингээл амар зүрхэндээ ойрхон байлгаал ингээд байсан боловч нөгөө хүний хувьд та болохоор зэрэг тэгээ зөндөө олон найзуудын зүгээр нэг нь байсан учраас нөгөө хүн чинь гинт ингээд тантай найзлахаа боллоо гэж хэлж магадгүй гэж харагдаж байна. Ерөнхийдөө нэг тиймэрхүү үйл явдал жоох үүсгэж магадгүй. За тэгэнгუутаа сүүлийнхээ Oracle хөзрийг татаж харъя. За энэ болохоор зэрэг ийм зурагтай хөзөр байна. Мессеж нь болохоор зэрэг за яг одоогоор нэг алхам хойшлох нь илүү чухал байна. Илүү ганцаараа байх нь чухал байна гэж байна. Тэгээ өөрийнхөө ингээд энэ анхаарлыг хин нэгэн бусад хүнд өгөхөөс илүү яг өөртөө энэ анхаарлыг өгөх нь зөв байх болно гэж гарч ирж байна. Тэгэхээр яриад байсан мессежтэй маань маш сайхан тохирж ийн гэж бодож байна. Ерөнхийдөө бол ертөнцийн зүгээс та бүхнийг өөртөө анхаарлаа хандуул. Ялангуяа тэр хийх гээд байгаа тэр хобби, ажил төрөлтэй холбоотой зүйл дээр анхаарлаа хандуулад тэгээд танд одоо ингээд тэргүү жоохон угаасаа л ингээд тогтворгүй байсан харилцаанууд л өндөрлөх боломжтой шүү дээ. Тогтвортой байсан харилцаа өндөрлөнө гэж угаасаа дуусна гэж угаасаа байхгүй. Тэгэхээр 1-р сард бол ер нь энэ бол бас 1-р групп дээр ч гэсэндээ гарч ирсэн байгаа. Маш олон хүмүүс яг зөв хүмүүсээ оруулахын тулд амьдралдаа байгаа буруу хүмүүсээ тавьж явуулж байгаа гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дунд бол яг танд жоохон санамсаргүй байдлаар нэг бодоогүй байсан байдлаар хин нэгэн таны амьдралаас өөртөө явж байгаа харагдаж байна. Энэ дээр та нэг оролцоол олон долоо юм яриад ах тэгээд ах шаардлага ерөөсө гарахгүй гэж харагдаж байна. Тэгээ энэ зүйл нэг л мэтгэд болоод дуусах болно. Тэгээ энэ бол ерөөсөө угаасаа цаанаасаа болох ёстой байсан болж байгаа. Яг тэгвэл энэ азийн тойрог, хувь зайны тойрог гэдэг хөзөр гарч ирсэн байгаа учраас энэ бол ингээд ёстой жинхэнэ тойргийнхоо дагуу явж агаад болж байгаа үйл явдал юм шүү. Тэгээд 10-ын хөзөр гэхэлэр энэ угаасаа дуусах ёстой болоод дуусж байгаа. 10 гэдэг хөзөр одоо дугаар маань болохоор зэрэг ямар нэгэн зүйл дуусахаар болох дүүрхийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ нэг юм тогтворгүй байсан харилцаа одоо ингээд дүүрсэн. Та бие бинийхээ суралцах юм маань бол ингээд ерөнхийдөө болоод өнгөрөө дуусчихсан. Тэгээ тийм учраас энэ харилцаа ингээд
төр зурах байсан юм аа гэж хэлээд байгаа хгүй сахиусууд нь. Тэгээд яагаад энэ хүнийг одоо таны амьдралаас гаргаж байгаа гэхээр нэгдүгээр та маань өөртөө ингэж хүссэн байж магадгүй миний амьдрал ингээ хэрэггүй хүмүүс нь яваад хэрэгтэй хүмүүс нь ороод ирчдэг ч болоосаа гэж өмнө нь хүсэж исэн байж магадгүй. За нөгөө талаас болохоор зэрэг мэдээж ин хэрэг ажил карьер тэг санхүү дээр анхаарлаа хандуулах, тэр хоббин дээр анхаарлаа хандуулах, өөр дээр анхаарлаа хандуулах нь илүү чухал байгаа учраас энэ зүйлүүдийг ингэж цаанаас нь зохицуулж өгч байна гэж харагдаж байна манайхаа. За одоо ингээд хэдүүлээ сахиусуудынхаа хувь хүний одоо өсөлт хөгжилтийн талаарх мэдээлэл авъя. За 2 дугаар группийнхэнд маань сахиусууд нь ямар мэдээлэл өгөх вэ? Хувь хүнийхээ хувьд 1-р сард өсөлт хөгжилт хэр байх вэ? Юун дээр анхаарах вэ гэдгийг нь хэлж өгнө. За жоохон тал тийшээ тараагдаад байна. За яг нэг л хүзэр амар анаас ахвсуудаа ингэж олон хүзэр өгмөөргүй байна. За the tower. Дөрвийн саваа буруурж гарч ирсэн байна. 9-ийн саваа гарч ирсэн байна. Гурвын зоос гарч ирсэн байна. За би tower буюу цамхаг үзэр дээр тодруулга авъя. Энэ цамхаг нь юуны талаар яриад амлаа. За 1-р сард таны нэг юм зүрхний чинь шархалсан тэр хэсэг таныг дуудаж байна гэж харагдаж байна. Одоо намайг тавьж явуулаач ээ. Одоо би нисмээр байна. Одоо би өөр энерги болмоор байна. Эндээ хитрхи удчихлаа. Одоо болох юм шүү дээ гэж байна манайхан. Тэгэхээр энэ ялангуяа гэр бүлтэй аль эсвэл гэр оронтой тэгээ таны одоо амьдралын тогтвортой байдалтай холбоотой шарах гарч ирээд байгаа гэж харагдаж байна. Тий. За энэ шархан болохоор зэрэг таныг өмнө нь бол айгүй их зовоодог байсан. Одоо ч гэсэндээ бас маш их сэтгэлээ чинь шархлуулж байгаа. За энэ дунд гэр бүл салалт явж байгаа байж магадгүй байгаа харагдаад байна. За тэгээд ээж аавын гэр бүл салалт байж болно. Аль эсвэл одоо өөрийнх нь те гэр бүл салалт байж болно. Энэ салалттай гэр бүл салалттай холбоотой шархыг ангааж эдгэх дээр анхаарлаа хандуулахгүй юу гэж сахиусууд нь таадаа сануулж өгч байна. 1-р сард энэ зүйлтэйгээ бас дахин нэг нүүр тулах шаардлага гарч ийн. Тэгээ энэ удаадаа хэрвээ яг бүрэн гүйцэд ангаачих юм бол дахиж энэ зүйл таны амьдралд лай болж орж ирээд ахгүй гэж харагдаж байна. Тэгээ сахиусууд нь болохоор зэрэг энэ шархтайгаа нүүр тулах те тэр хүчийг нь тэр эрчмийг нь бид нар чам руу явуулж өгнө те чи өөрөөсөө юу ч унгаах албагүй энэ шархыг ангаах нь тийм хэцүү байх албагүй гэж сахиусууд нь хэлж байна. За тэгээд одоо шархтайгаа хамтарч ажиллах нь өөрөө сайн байх болно. Та шарах те ингээд нэг юм хүнд ингээд амар муухай мэдрэмжүүд төрдөө штэ. Тэгэнгүүт тэр мэдрэмжээс амар их зүхтаадаг. Тийм байдал ажиглагдаад байна. Мэдрэмжээсээ ерөөсө зүхтаахгүй байх хэрэгтэй гэж сахиусууд нь хэлээд байна. За дахиад нэг үзэр тодруулгаар авъя. За 2-ын зоос гарч ирсэн. 2-р группийнхэн маань юу яах гэдэг юм шиг байна. Одоо ажил гэдэгт нь болохоор зэрэг сурлаг хөдөлмөр байж болно, хобби байж болно, аль эсвэл яг нэг юм мэдээж хэрэг шууд утгаараа хийдэг ажил. Энэ зүйлээрээ өөрийгөө айгүй их далталдаг гэж харагдаж байна. Энэ шархнаасаа нуугдаад тэгээд яадаг вэ? Одоо ингээд нөгөө жоохон стресст гээд ирэхээр зэрэг шууд ажиллаа хийж эхэлдэг ингээд идэг тал байгаад байна. Тэгээ энэ бол хэсэг хугацаанд бол танд айгүй зүгээр байсан, зөв арга байж чадсан. Одоо бол энэ зүйлийг одоо тавьж явуулах цаг нь ирчээд байна. Тэгээд ингээд ажилсаг байдлаар гэртээ хоол унд хийх, гэрээ цэвэрлэх, ажилдаа анхаарлаа хандуулах, хичээлдээ хамаг анхаарлаа хандуулах гэд энэ зүйлүүдийг хийж байгаа чинь зөв ч гэсэндээ одоо ер нь бол яг энэ шархыг бол аниулах цаг нь болцсон байна. Тэрэн дээр анхаарлаа хандуулаарай гэж сахиусууд нь хэлж өгч байна манайхаа.
Ерөөсөө энийг хэлээд байна. За тэгээ одоо болохоор зэрэг сахиусуудаас нь Oracle хөлзрөөрөө дахиад нэг мэдээлэл авъя. За тэгээд энэхүү уншлагаа дуусгая. За ингээ амар олон хөлзөрнүүд ингэж гарч ирээд байгаа нь юуг илэрхийлэх гээд байгаа юм болоо. Сахиусууд нь өөртөө нь ярилцах гээд байгаа. Тэгээд жоохон тогтоод өгөөч гэж сануулад ташуугаан тогтоод өгөөч, жоохон газардаад өгөөч, амар хөөрөлттэй байна гэж хэлээд ташуугаан. За Рошел гэдэг сахиусан тэнгэр гарч ирсэн байна. За тэгээд амьдрал нь дахин нэг одоо маш гайхалтай бүтээлч юм ажил ирэх гэж байна. За тэгээд хэрвээ энэ дунд юм бүтээлч ажил хийгээд тэрийгээ ерөөсөө хүмүүст зарлдаггүй, хүмүүс тэрийгээ харуулдаггүй, тэг үзүүлдэггүй хүмүүс байгаа бол одоо тэрийгээ нийтэд дэлгэх цаг нь болсон байна гэж сануулж байна шүү. За ингээд өнөөдрийнх нь 1-р сарын төлөв байдлын нээлттэй хэсэг бол үгээр дууслаа. За нэмэлт хэсгээрээ би одоо юу үзэх вэ гэхээр зэрэг уламжлалтсаараа 3 асуудгаараа асуун тэр нь юу ярих вэ гэхээр зэрэг 1-р сард болгоомжилж зайлсхийх зүйлс, 1-р сард хийхэд ивэлтэй зүйлс, 1-р сард орж ирж байгаа цаашин сюрприз. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор энэ амьдралд нь шинээр орж ирэх гээд байгаа хобби те тэр нэг юм бүтээлч ажил гэж сайн ярьлаа шүү дээ. Тэр нь юу байх юм бэ гэдгийг харж өгөх болно. За ингээд нэмэлтийг авсан ч бай аваагүй ч бай энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийнхаа видеогоор уулзцгаая. Бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тутамаар л за та бүхнийхээ 2026 оны 1-р сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ энэ Oracle хөлзрийг нээж харъя. За Ray гэдэг сахиусан тэнгэр гарч ирсэн байна. За йог болон биеийн хүчний дасгал та бүхэнд маш их туслах болно гэсэн байна. За 1-р сард бол 3-р группийн маань нэлээд фитнестэй тэг биедээ бас мөн дээрээс нь ерөнхийдөө эрүүл мэндэд нэлээд анхаарах сар болж байгаа гэж харагдаж байна. За тэг ингэж чадсанараа мэдээж хэрэг бусад амьдралынхаа талбаруудад нь бас илүү сайн нөлөөтэй байх болно гэж харагдаж байна. Тийм тэгэхээр манай 3-р группийн маань бас одоо мэдээж хэрэг 1-р сард те шинэ зорилго тавиад өөртөө шинэ зорилго тавиад за ер нь ингээд би бэлдэртаа эрүүл мэндэд сайн анхаарай гэдэг бас зорилго тавьсан учраас цаанаасаа ийм хөзөр гарч ирээд байгаа болов уу гэж харагдаж байна. Тийм тэгээ үгүй болвол хэрвээ тийм зорилго тавиагүй байгаа бол бас ер нь энэ бол яг өөрт нь маш чухал байгаа шүү гэдэг сахиусууд нь хэлж өгөх гээд байгаа хаа. За окей тэгэхээр хэдүүлээ одоо Astro Show-го хайцгаая. За 9-р гэр гарч ирсэн байна. За тэгэнгуутаа бууд гарыг гарч ирсэн байна. За тэгээд хоньны орд гарч ирсэн байна. За 1-р группийн маань 1 сараас эхсүүлээд ямар нэгэн шин зүйлийг суралцж байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. Тэрэндээ бол хамаг хүчээд ажиллана. За бас энэ би билдертаа анхаарлаа хандуулна гэсний дараа хоньны орд гарч ирсэн бас айгүй бэлэгдэлтэй санагдаж байна. Ерөнхийдөө та хэдийн маань 1-р сар бол нэлээд юм гал эрчим өндөртэй байхаараа харагдаж байна. Альва хийж байгаа зүйлдээ нэлээд юм эрч хүчтэй тий хүмүүсээс бас айгүй эрт босож магадгүй. Ер нь одоо 1-р сард гэрийнхнээсээ ч юм уу эсвэл өөрийнхөө өмнөх одоо хуваараас арай илүү эрт сэрж байгаа харагдаж байна. Тийм тэгээд дээрэс нь мэдээж хэрэг бууд гараг 9-р гэрдээ хамт гарч ирсэн гэхлээр зэрэг ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг одоо айгуу тийм сайн суралцж байгаа тий энэ дунд жихнээсээ одоо мастерч ч юм уу бакалаврт ч юм уу ямар ч байсан нэг мэргэжилтэд ижлүүлэх бас юмд хандах байгаа тий ядаж ингээд сургууль мургуулынхаа талаарх одоо янз бүрийн нэг тийм судалгаа шинжилгээ хийх, эрэл хайгуул хийхдээ тиймэрхүү юмнууд нэлээд хийж магадгүй байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь сүнслэг байдал дээрээ бас нэлээд юм хум суралцаж магадгүй байгаа харагдаж байна. За тэгээ ер нь бууд гарагийн иргэшэл өндөртэй сар болж байгаа гэхээр зэрэг 3 дугаар группийн маань 1-р сард бол нэлээд одоо хоолой хүрд, мэлмийн хүрд хоёр нэлээд идэвхжил өндөртэй. За хүмүүстэй хэл ярианы хувьд бол илүү сайн байх болно. Хүмүүстэй нэлээд их ярилцах тий нэг юм хоолойгоо их гаргах тиймэрхүү юм нэлээд хийж магадгүй байгаа гэж харагдаж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ мэдээж хэрэг тариа хөзрөө нээж харцгаая. За 3 хөзөр татсан байгаа. Эхний хөзөр нь болохоор зэрэг page once. За яг ямар нэгэн зүйлийн төлөө дээшээ одоо мацж гин гэх юм уу те нэг юмний төлөө ингээд амар шаргуу хичээж байгаа гэж харагдаж байна.
За тэнгуутаа 6-гийн зоос гарч ирсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь сэлмийн жанжин буруу харж гарч ирсэн байна. За тэгэхээр энэчнээс надад юу харагдаж байна вэ гэхээр 3 дугаар группийн маань 1-р сард за ямар ч байсан ямар нэгэн зүйлийн төлөө нэлээд хичээж байгаа. Тэгэхээр энэ нь нөгөө нэг шууд утгаараа таад маань бас фитнес мэднэсээр хичээлэх гээд ч юм уу ямар нэгэн спортоор хичээлэх гээд ч юм уу тэрэндээ маш их хичээж байгаа үйл явдал байгаа байж болно. Нөгөө талаас болохоор зэрэг за нэг юм одоо ийм шат ахиж байгаа гэх юм уу да энд чинь надад бас үр зээлтэй холбоотой мессеж орж ирээд байна. Тэгэхээр ингээд өрөө дарахын тулд ч гэдэм юм уу нэлээд ингээд мөнгөө сэвэлж байгаа, мөнгөө хоримтлуулж эхэлж байгаа хүмүүс бас байгаа гэж харагдаж байна. За нөгөөтэйгөр болохоор зэрэг ямар нэгэн зүйл худалдаж авах гад тэрнийхээ төлөө бас мөнгөө цуглуулж байгаа. Гэт ямар ч үсэн нэг юм зориг олоод харцсан тэрнийхээ төлөө дээшээ матсаж байгаа гэж харагдаад байгаа байхгүй юу? PG Wands буюу энэ галын боол хөзөр маань болохоор савааны боол хөзөр маань болохоор зэрэг ерөнхийдөө ингээд ямар нэгэн хүсэл, зориг, тэмүүлэл нэг юм ингээ олоо харцсан нэг юм амбицлог байгааг харуулдаг. Тэгээд энэ амбицныхаа төлөө яг ингээд бодит үйл хөдлөл авч эхэлж байгааг харуулдаг байхгүй. Тэрнээс биш одоо ингээд хатан ч юм уу, хаан ч юм уу, жанжин ч юм уу болоод ирэхээр зэрэг яадаг вэ гэхээр зэрэг яг бүр ингээд ийм структуртай тий бүр яг ийм төлөвлөгөөтэй үйл хөдлөл авж байгаа тийм хүмүүсийг харуулдаг. Энэ болохоор зэрэг дөнгөж эхэлж байгаа үе шатыг харуулдаг байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг яг юу гэдгээсээ шалтгаалаад ерөнхийдөө ямар ч байсан мөнгө төрхтэй бас холбоотой юм бол орж ирж байна. За мөн дээрэс нь биш тий хэл ярианы талбар дээр энэ дунд бас нэг юм жоохон хэрүүл уруул жоохон татах гээд байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. Яг одоогийнх нь энэ энерги нь тий ер нь бол нөгөө нэг тариу хөзөрч ингэж явдсан шүү дээ. Ингээд яг одоогийн таны энерги юуг одоо өөртөө манифест хийгээд байгаа вэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр яг одоогоор бол жоохон өөртөө хил ам татах гээд байгаа байдал бас ажиглагдаад байна. Тэгэхээр энэ дээр болохоор зэрэг ерөнхийдөө сахиусуудынхаа нь өгж байгаа зөвлөгөө юу вэ гэхээр зэрэг аль болох хийх ёстой юмдаа тэр тавьсан зорилгынхаа төлөө хамаг анхаарлаа хандуулаад хажуунаас орж ирж байгаа энэ янз бүрийн хэрүүл уруул ч юм уу нэг юм явган жоохон юмнуудыг бол артаа үлдээсэн нь дээрээ гэж харагдаж байна. За яг юуны төлөө яваад байгаа вэ гэдэг дээр нь би тодруулга авч өгье. Энэ яг юун дээр ингэж амар хичээл зүтгэл гаргаад байгаа вэ гэсэн чинь за энэ дунд зарим нь болохоор зэрэг яг сэтгэл гутралаас өөрийгөө дээш нь татж байгаа гэж харагдаж байна. Сэтгэл гутралаас өөрийгөө дээш нь татж байгаа тий. Ямар нэгэн зүйл дээр хитрхи амар их ингэж удаан бодож, удаан шаналж суух тий нэг тийм нэг юм жоохон гаццсан байдлаасаа бол өөрийгөө бас нэлээд дээш нь татж байгаа. Тэгээд хэрвээ үнэхээр яг одоогоор ингээд сэтгэл санаа жоохон сөрөг байгаа тий шинэ жил минжил гой болоогүй ч юм уу тийм хүмүүс байгаа бол эдгээр хүмүүс маань яг бие хөдөлгөөх нь яалтчгүй зүв байх болно гэж харагдаж байна. Тэгснээр энерги гой тэнцвэржээд тэгээд энэ жоохон хэрүүл урал татах гээд байгаа энэ эрчимчээ өөрөө бас аюу гой солорж өгөөд тий илүү гоё тэнцвэртэй болоод биеэр нь тарж өгөөд гэдэг ч юм уу ингэн тэгээд мөн дээрээс нь яг хүн өөрөө бие хөдөлгөөд ирэхээр зэрэг гадны ертөнцид нь бас айгүй хөдөлгөөн орж эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэрийг бас айгүй сайн анхаарч анзаарч байгаарай гэж хэлж байна. За би 6-гийн энэ хоёр дээр нь бас хоёулын дээр нь тодруулга авч өгье гэж бодож байна. За эхлээд 6-гийн зоос дээр тодруулга авсан. За дараа нь болохоор Knight of Swords дээр тодруулга авъя. За ингэж юм манайхаа ер нь бол биш үү те. Ямар нэгэн эмэгтэй хүнтэй ээжийн талын хамаатнуудтай ч юм уу бас жоохон муудалцах гад байгаа байж магадгүй. Заримынх нь хувьд бол бас яг удаан хугацаанд хамт одоо үерхэж байгаа эсвэл суудсан байгаа эхнэр нөхөртөөгөө бас жоохон маргалтах гад байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. Яг энэ хэрчээр явах юм бол тэгэхээр яг маргалдах зүгээр штэ хаяа нэг маргалдах зүгээр хүний амьдралд тохиолддог л асуудал тий. Гэхдээ үр бүтээлтэйгээр үр бүтээмжтэйгээр маргалдъя гэж бодож байгаа бол эхлээд өөрийнхөө эрчмийг гоё тайван болгох хэрэгтэй. Тэгэхгүй ингээм амар ууралцсан ч юм уу тэ нэг тиймэрхүү байрнаас ингээд хүнтэй ярилцах гэж оролдохоор зэрэг тэгэн шууд зүгээр амар ямар ч үр бүтээмж байхгүй ямар ч шийдэл байхгүй хэрүүл болох гэдэг талтай. Тэгэхээр тэрэн дээрээ сайн анхаарч өгөөрэй гэж сахиусууд нь сануулад байгаа харагдаж байна.
За тэгээд мөн дээрээс нь хэрвээ та ямар нэгэн зүйлд амлалт өгсөн байгаа бол одоо жишээлх юм бол за би яг тэдэн сарын тэдэн гэхэд ийм зорилтонд хүрнэ гэсэн нэг тийм юм байгаа бол тэрнийхээ төлөө та хэд маань яг тууштай явах хэрэгтэй шүү. Тэгээд тэрэндээ үнэнч байх хэрэгтэй шүү. Тийжээж ерөнхийдөө энэ энерги бас айгуу гоё тэнцнэ гэдгийг битэн бартаараа гэж зохиосууд нь хэлээд байна л да. За тэгэхээр ерөнхийдөө 1-р сар 3-р группийнхний хувьд ямар энергийг дуудаж байгаа вэ? Ямар үйл явдлуудыг дуудаж байгаа вэ гэхээр зэрэг ерөөсөө зорьсон зорилтынхаа төлөө явах хэрэгтэй. За хажуугаар нь бас биеийн хөдөлгөөн, тасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Өөртөө ингээд цуглараад байгаа жоохон бухимдсан энерги байгаа бол тэрийг яг дасгалын аргаар гадагшлуулах хэрэгтэй шүү гэж зохиосууд нь сануулж байна. За мөн дээрэс нь ямар нэгэн зүйлд суралцах ялангуяа одоо мэрэгжил дэвшлүүлэх те бүр жинхнээсээ яг академийн сургалт тэгээ тиймэрхүү юмд бол хамрагдахад бас айгүй гоё ээлтэй ийм сар болж байгаа гэж харагдаж байна. Тэгээд гал эрчим өндөртэй байгаагаас хүнтэй жоохон муудалцах гэж магадгүй хүнтэй муудалцахаасаа өмнө сайхан хөлсөө гаргаж хамаг энэ нэг юм бугалсан эрчмийг ингэж гоё биеэрээ тарааж өчөөд дараа нь тэр ярилцлага хийгээрэй гэж сүүсүүс нь сануулж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ 7-7-ныхоо төлөв байдлыг нэг хүзрөөр авна. За би та хэдийн анзаарч байгаачлан миний бодол амар хурдан байгаад хэл яриа маань гүйцэгдэхгүй байгаад байна. Энэ маань эргээд энэ Mercury буюу буудга харигтай бас холбоотой. Та хэд маань айгүй жоохон яарангуй байх гэдэг магадгүй 1-р сард ингээд яарах гэдэг жоод юмд. Тэгэхээр арил болох яарахгүй ингээд яг юм жоохон төв байдлаас хандуул айгүй зүгээр байна юмд тийм байх шүү. За манайхаа за эхний 7 хоног 1-р сарын эхний 7 хоног болохоор зэрэг High Priestess үзэр гарч ирсэн байна. За эмэгтэй дээд санваартан. За 2-р 7 хоног дээр болохоор зэрэг Temperance үзэр буруу гарч ирсэн. За түрүүний яг ярьжсэн юм авч जैन. За 3-р 7 хоног дээр болохоор зэрэг Page of Wands маань буруу хараа гараад ирсэн. За тэгэнгუутаа 4-р 7 хоног дээр Ace of Pentacles. За 1-р 7 хоног ерөнхийдөө болов биш үү те. Айгуу тийм хүлээн авсан байр суурьтай байж чадна гэж харагдаж байна. Энэ дунд заримынх нь хувьд болохоор зэрэг ямар нэгэн мэдээлэл хүнээс бас авч байгаа байж магадгүй тэр тусмаа одоо зүүн савинтай холбоотойгоор мэдээлэл дээрээс доошоогоо татаж авч байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр энэ үеэр ямар нэгэн амар тийм зүнтэй зүүдлэх магадлалтай аль эсвэл танд ямар нэгэн зүүн савин нэг зүүн татна гэж байдаг та тийм хүнд нэг тийм юм болоод ташууганда ингэгээд ташууганда гэсэн нэг юм орж ирж байна заяа. Нэг тийм мэдрэмж орж ирж байна. За гэхдээ ерөнхийдөө бол 1-р 7 хоног дээр таад маань айгүй тийм тайван байх болно. Хитрхийн ингэж амар савсгансан ч биш те. Хитрхийн ингэж амар юмны араас хөөцөлдсөн ч биш. Ерөнхийдөө илүү ийм тайван тогтун байдалтай байх болно. За тэгж 2-р 7 хоногоос болохоор зэрэг тогтун байдал маань шууд задарж байна. Даруй төлөв байдлын хөзөр маань буруу харж гарч ирсэн. Тэгэхээр даруй төлөвийн эсрэг гэхлээр юу гэсэн үг вэ? Илүү тийм ийм тэмцэнтгийн шинж чанар илүү дээшилж гарч ирэх болно гэж харагдаж байгаа байхгүй юу? Та бүхэн маань ингээд гинт за би ер нь ингээ хүлээж сууха болоод өөрөө ер нь юмны араас явсан дээр юм байна гэд тэ. Тэгээ ямар нэгэн зүйлийн араас гүйж агаад тэр зүйлээ бүтээж байгаа харагдаж байна. Тэгэхээр одоо жишээлх юм бол юу гэдэг чинь за ингээд одоо зээл орж ирэх болоо одоо зээл хүссэн байлаа гэж бодъё л да банкнаас тэнгуут за хариу нь одоо энэ 7 хоногт гарах ёстой доо гэж бодож ирсэн аа. За хүлээж сууж ахаар ерөөсөө болоод одоо өөртөө холбоо барь нөгөө зээл эдийн засагчтай холбоо барих гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү үйл явдал нэлээд болох магадлалтай байгаа харагдаж байна. Ерөнхийдөө хүлээж сууха болоод хүссэн зүйлийнхээ араас хөөцөлдөх юм хөөцөлдөх ийм 7 хоног 2-р 7 хоног дээр ирнэ. За 3-р 7 хоног дээр хэдүүлээ жоохон ядрагаанд орж байгаа харагдаж байна. Жоохон бие бэлдэр ядраад тий. Ялангуяа хэрвээ энэ дунд үнэхээр жихнээсээ одоо спортоор хичээлж байгаа, эсвэл тасгал хөдөлгөөн хийж эхэлж байгаа, эсвэл тасгал хөдөлгөөнөө илүү хөндрүүлж байгаа ч юм уу тий. Илүү ахиулж байгаа юм хүмүүс байгаа бол 3-р 7 хоног дээр нэлээд бие бодраад жоохон ядрах, сулдах шинж тэмдэг илэрхгээд байж магадгүй. Тэгэхээр яах нь вэ? Хэдүүлээ энийг жоохон засаж болно штэ. Юмныхаа төлөө хөөцөлдөж байгаа нь зөв, бие хөдлөж байгаа нь зөв. Гэхдээ аль болох өөрийгөө ядраахгүйгээр энерги юм зөв хуваарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг одоогийн энерги дээр болохоор зэрэг нэг юм оволцсон энерги яваад байна гэсэн. Ингээд нэг дээшээ болол, нэг доошоо болол, нэг төвчж байгаа л нэг дэлбэрээл нэг жоохон ингээд байгаа байдал ажиглагдаад байна. Яг нэг юм дээшээ доошоо болоод байна. Тэрийгээ жоохон залж өгвөл айгу зүгээр байгаад байна гэсэн. За
Тэгээд жоохон ядарч сууж байгаа 4-р 7 хоног дээрээс болохоор зэрэг хэдүүлээ яг жигнэсээ тогтвортой болж эхэлж байна. Аливаа зүйл дээр илүү тогтвортой болоод тий тасгал хөдөлгөөн ч гэсэндээ нэг юм жоохон жигдрээд за 7 хоногтоо нэг 3 удаа тий сайхан тасгалаа хийчихэд болчих юм байна гэдэг ч юм уу. Тэрийг ингээд режимэндээ оруулаад тий арай илүү нэг тийм тогтвортой удаан хугацаанд үргэлжлэх боломж нь бол 4-р 7 хоног буюу 1-р сарын хамгийн сүүлийн 7 хоног дээр гарч ирж байна. За 1-р сарын сүүлийн 7 хоног дээр мөн дээрээс нь ажлын болцол орж ирж магадгүй байгаа харагдаж байна. Хин нэгэн танд ажлын болцол тавьж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ энэ зүйл нь бас цаашаага нэлээд хөөрхөн удаан үргэлжлээд явах боломжтой тогтвортой юм боломж байх болно гэж харагдаж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ. Дараагийнхаа Oracle хүзрийг нээж харъя. За friend буюу найз гэдэг хүзэр гарч ирсэн байна. За энэ бол нөгөө 6-гийн зоостой маань яг адилхан зураглалтай байгааг та бүхэн маань анзаарж байгаа бах. Энэ хоёр бол шал хоёр өөр хүзрийн хоёр өөр хүзэр байгаа. Тэгсэн хэрнээ зураглал нь бол хоорондоо маш адилхан. Тэгэхээр 1-р сард бас танд тус болох хин нэгэн таны амьдралд орж ирж магадгүй байгаа харагдаж байна. Энэчнээс надад ментор гэдэг үг орж ирлээ. Тань ямар нэгэн байдлаар ментор хийх карьерийн тал дээр ч байд юм уу эсвэл хайрын тал дээр ч байд юм уу ментор болж өгөх нэг ийм хүн орж ирж байна гэж харагдаж байна. За энэ хүн нь болохоор зэрэг шууд утгаараа таны бодит амьдрал дээр орж ирж байгаа хүн байж болно. Танд зөвлөгөө өгөх өөрөө маш ариун туршлагатай тэр тухайн зүйл дээр өөрөө маш их ариун туршлагатай ийм хүн байх болно. За бодит амьдралаас гадна зүгээр YouTube-ээр ч юм уу аль эсвэл одоо ямар нэгэн нэвтрүүлгээр байгаа тийм онлайн хүн байж болно тий. За аль эсвэл ном бас байж болно. Ямар ч байсан ямар нэгэн хүн танд өөрийнхөө мэдлэгийг хуваалцж байгаагийн та хүлээж авч байна гэж харагдаж байна. Тэгээ энэ нь танд бас удаан хугацаанд маш их юм тогтвортой амжилтыг авчирч өгөхөд туслах болно. За энэчнээс ерөнхийдөө би одоо ингээд төлөв байдлынхаа бүх үзрүүдийг дэлгээд харсны дараа ямар мэдрэмж төрж ийн хэлээ 3-р группийнхэн маань хоёр тишээ жоохон савлаад байна. Нэг болохоор зэрэг би бүх юмаа өгөөд дайчлах хэрэгтэй тий all or nothing. Бүх юмаа дайчлахгүй бол би юу ч хийхгүй гэдэг нэг ийм байдал тий энэ энерги нь жоохон 1-р сард хөндөгдөж гарч ирж байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ дээр болохоор сахиусууд нь таадыг юу руу илүү одоо яваасаа гэж хүсэж байгаа вэ гэхлээр зэрэг тий би нэг бол бүр тултал нь нэг бол хийхгүй гэдэг нэг ийм хитрхи хар цагаан юмнаас гараад жоохон тогтвортой болоод тий за би ямар ч байсан ингээд 7 хоногийн 7 өдөр тасгал хийх биш 7 хоногийн 3 өдөр тасгал хий. Яг л энэ бол миний амьдралын хэм маяг болох гээд байгаа учраас гэдэг байдлаас бүх зүйлс амьдралынхаа ямар ч асуудлууд дээр хандаасаа гэж хүсэж байна. Тий? За гол төлөв байдал нь бол юм байна. За одоо тий хэдүүлээ ажил карьер мөнгө санхүү ажил хөдөлмөр сурлага руугаа бас орцгоё. За ажил карьер сурлага хөдөлмөрийг харж өгөхөд бэлэн болсон байна. За эхнийхээ хүзрийг нээж харъя. The Moon хүзэр гарч ирсэн байна. Сарны хүзэр. За 4-ийн аяга. За тэгэнгуутаа 3-ын аяга буруу харж гарч ирсэн байна. За түрүүний яриад байсан тэр жоохон баг зэргийн хэрүүл маргаан гэдээсэн тий. Тэр болохоор зэрэг ажлаас бас орж ирж байгаа байж магадгүй байгаа харагдаж шүү. За ажлын хүмүүс эсвэл сурдаг хүмүүсийн маань хувьд хамтран суралцагчид те эсвэл багш гэх мэтчлэн ийм хүмүүстэйгээ жоохон ам урих гадаж магадгүй тэр энерги бол яалтчгүй дахиад энэ ажил карьерийн талбар дээр гараад ирлээ. За энэ сар ерөнхийдөө сурлага хөдөлмөр ажил карьерийн талбар дээр бол хэдүүлээ илүү нэг юм жоохон одоо байгаа зүйлсээ нэлээд анзаарсан тэрэндээ нэлээд юм дүгнэлт шинжилгээ хийсэн байр суурьтай байх болно гэж гарч ирж байна. Та хэд маань за одоо юу гэмдэ ингээд нэг юм энэ дунд яг 3-р группийнхэн маань нэг юм нэлээд хөөрхөн явцсан одоо ажил карьерийнхаа талбар дээр те нэг юм нэлээд удаан оролцсон. Одоо жишээлх юм бол их сургуулаар ярих юм бол 3-р курсын оюутан гэдэг ч юм уу те ингээд нэг юм ямар ч үсэн эхлүүлээд хийгээд нэлээд ингээд тал малдаа орцсон байгаа хүмүүс байгаа харагдаад байна. Тэгээ одоо яг нэг юм буцаад ингээд те ёстой жинхэнэ хурал хийн гэдэг шиг за нэг юм хуралдаад өөртөө хуралдаад гэдэг ч юм уу те за одоо ер нь юу болоод байна одоо энэс цаашаа яах вүлээ ер нь миний амбиц юу вүлээ нэтрэгээд бахан тим юмнуудаа нэлээд бодож байгаа гэж харагдаж байна. Тийм сарны хүзэр болон 4-ийн аяга хүзэр маань хоёулаа болохоор зэрэг ерөнхийдөө нэг юм айгуу тийм
сэтгэл хөдлөл төвтэй хөзрүүд ахгүй юу? Мэдрэмж төвтэй хөзрүүд те ингээ амар их үйл хөдлөл, амар их юм эрч хүч гэхээсээ илүү мэдрэмж төвтэй хөзрүүд байдаг. Тэгэхээр яг нэг юм мэдрэмжээ мэдрээд за байз одоо би ер нь энээс цаашаа яах вүлээ? Яаж өөрийгөө хөгжүүлэх вүлээ? За хичээл маань юм байна, ажил маань юм байна, бизнес маань юм байна. Гэхдээ энэ хүртэл бол би иймэрхүү юм хийсэн юм байна. Цаашаа яах вүлээ гэдгээ бодож эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийдөө 1-р сард бол за энэ ажил, сурлага, хөдөлмөр, санхүүгийн, карьерийн талбар дээр надад нэг юм жоохон шин салхи хэрэгтэй байна да гэдгийг мэдэрч эхлэх сар байгаа гэж харагдаж байна. Тэгээ ингэж чадсанараа тэгээ юмсыг ингээд жоохон бодоод ингээд жоохон одоо өөрөөр хэлэх юм бол бясалгана гэсэн үг шүү дээ. Бясалгаад ингэсний дараанаас за нэг юм би өөрийнхөө ур чадварыг сайжруулах арай нэг жоохон өөр юм хийхгүй бол болохгүй нэ гэсэн мэдрэмж бас төрөх хандлагатай байгаа гэж харагдаж байна. Тэгээ тийм ч учраас таад маань 9-р гэр гарч ирсэн бах. Манай 3-р группийн дээр маань 9-р гэр маань болохоор зэрэг ер нь тэлэлтийн гэр гэдэг байхгүй. Тэгэхээр за би яавал өөрийгөө тэлэх вэ те? Одоо надад юу дутагдаад байна? Миний ур чадвар юугаараа сайжраад юугаараа дутуу байна гэдгийг нэлээд юм мэдэрч байгаа гэх юм уу те, тэрэн дээрээ анхаарал тавьж байгаа сар болж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр том үйл явдал нэг их төрөхгүй л болов, нэг их том үйл явдлууд гарахгүй л болов. Гадаас нь харахад юм байгаагаараа л байгаа юм шиг харагдана. Гэвч таны дотор нэлээд том өөрчлөлтүүд орж байна. Нэлээд их мэдрэмжүүд цуглаж байна гэж харагдаж байна. За Oracle үзрээ нээж харъя. Employment change. Окей. За тийм. Энэ бол яалтчгүй таад маань жоохон ийм ажил карьерийн талбар дээр нэг юм шин зүйлийг өөртөө татж байгаа харагдаж байна. Тэгэхээр жоохон ингээд нэг юм одоо явж байгаа замаа засах гэх юм уу те. Одоо энэ замаараа л ингээд явах юм бол жоохон уйтах гэдэг мэдрэмжтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ажиллах арга барилгаа өөрчлөх те, альсвал арай өөр төслүүд рүү орж ажиллах, мэрэгжлээж гэсэндээ одоо нэг юмыг нь илүү судлаад явж исэн бол одоо арай өөр тишээгээ судлах гэдэг ч юм уу те, аль эсвэл ерөнхийд нь суралцаад явж исэн бол илүү өөрийнхөө одоо судалгааны мэрэгжлийн тэр яг онцгой ямар нэгэн зүйлийг барьж авах те. Тэгээд яг за тэр талыгаа би илүү гүнзгий судлаад явах юм байна гэдгийг ойлгох гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл ерөнхийдөө 1-р сард бол 3-р группийнхэнд маань их явагдах болно гэж харагдаж байна. Тэгээ энэ нь гаднаас нь харахад нэг их юм болохгүй байгаа юм шиг боловч дотроо бол нэлээд том өөрчлөлт тэлэлт хийж байгаа гэж ойлгоорой. Тэ? За тийм байна. За дараагийн Oracle хүзэр болохоор зэрэг Devil of the Day хүзэр маань байгаа. Миний хамгийн дуртай хүзрүүдийн нэг. За Demon-ийн маань сижил болохоор энэ байна. Devil of the Day, Demon of the Day шуучлаарай. За aim гэдэг хүзэр орж ирсэн байна. За тэр ямар нэгэн зүйл рүү онилж гинэ. Ямар нэгэн зүйл рүү онилж гин. За энэ Demon-ийн өгж байгаа юу нь болохоор зэрэг мессеж нь болохоор зэрэг за өөрийнхөө дотроо байгаа галыг хасаа. За тэгээд таны замд хөдөлсөн саад дотгоруудыг тэр галаараа шатаан өгөөхий гэсэн юм гарч ирж байна. За энэ болохоор зэрэг надад нэгдүгээр хамгийн түрүүнд энэ Demon-ийн маань нэр нь амар сонирхолтой санагдсан. Aim гэдэг одоо англи үг. Яг нь энэ нэр нь бол англи нэр биш л ах л та. Гэхдээ англи нэр нь болохоор зэрэг ямар нэгэн зүйл рүү ингээ байгаа онилохыг хэлж байгаа тийм үү. Тэгэхээр яг нэг юм байгаа онилох сар болж байгаа гэж үзэж байгаа. За нөгөө талаас болохоор зэрэг өөртөө ингээд ажил хөдөлмөрийн салбар дээр гарч байгаа асуудлуудыг ялангуяа нэг юм ажил хөдөлмөртэй холбоотой офисын ямар нэгэн ховж ив, офисын ховж ив, сургуулийн ховж ив, тиймэрхүү юмнуудыг ер нь шууд шатаагаад явцсан дээр байгаа харагдаж байна. Хэрвээ хин нэгэн таны талаар ажил дээр ч юм уу, сургууль дээр ч юм уу юм хуурамч мэдээлэл хэрвээ тараасан байх юм бол тэрийг тэр дорно. За яах вэ өөртөө мэднэ биз гэд байхгүйгээр эн чинь ийм тэр чинь тийм тэгэхэд чинь тэгсэн байхгүй юу гэд ер нь бол энийг баг дээр нь дарж авах нь зөв шүү гэж сахиусууд нь зөвлөж байгаа харагдаж шүү манайхаа. Окей. За дараагийн мессеж болохоор зэрэг хүн хоорондын харилцаа байгаа. Тэгэхээр хүн хоорондын харилцаагаа хүлээж авцгаая. За хүн хоорондын харилцаа ерөөсөө ярьж чаддгүй. Манай 3-р группийнхэнд яг тийм мэдрэмж сүүлийн үед төрж байгаа юм. Ингээ буруу зуруу яриад те хурдан ярьж мараад ингээд тийм яг би нөгөө үзүүлж байгаа хүмүүсийнхээ бас энергийг амар мэдрээд байдаг.
Тэгээд яг тэр энергит нөөрэ ороод идэг учраас заримдаа бас ингээх тохиолдлууд байдаг. За тэр ч яхав. За нэгдүгээр хөзөр дахиад нөгөө сарны хөзөр. Гэхдээ хүн хоорондын харилцаан дээр буруу харж гарч ирсэн байна. За хоёр дахь хөзөр, temperance хөзөр дахиад түрүүний маань даруй төлөв байдал хөзөр бас буруу харж гарч ирсэн байна. За тэгэнгუутаа 10-ын зоос. За нэгдүгээр сард гэр бүлтэйгээ нэлийн цагийг өнгөрүүлнэ гэж харагдаж байна. Гэр бүлтэйгээ нэлийн цагийг өнгөрүүлнэ. Тэгээд зүгээр ч нэг цаг өнгөрүүлэх биш, айгүй гоё цагийг өнгөрүүлнэ гэж харагдаж байна. Гэр бүлийнхэнтэйгээ ингээд амар хөөрхөн инээлдэж минээлдээд хамтдаа бөөнөрөө магадгүй ингээ хоол мол хувааж идээд нэг тиймэрхүү гоё өдрүүдийг бол өнгөрүүлэх болно гэж харагдаж байна. За нөгөө төгөөр хүн хоорондын харилцаан дээр шүү дээ манайхаа хин нэгэн танд ингээд нэг юм жоохон шудраг бус хандсан байдал нь ил гарч ирнэ гэж харагдаж байна. За одоо жишээлх юм бол заяа. За ингээд та үнэхээр яг хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирээгүй байлаа. Заяа. Тэнгууд ажлынхан ч болохоор юу гэж ярьсан байхыг мэдэх вэ гэхлээр зэрэг. За энэ зүгээр жишээ шүү. За яг жигнэсээ ийм үйл явдал тохиолно гэсэн үг биш. Зүгээр жишээ. Зүгээр энергийг нь л би одоо цөм энергийг мэдэрчээд та хэдэ жишээ өгöd гэсэн үг. Тэнгууд ажлынхан нь юу гэхлээр зэрэг тэр чин тэгээгүй гэсэн, өвдөөгүй гэсэн, зүгээр л худлаа ажиллаа ингээ хиймэргүй санагдаад те худлаа шалтгаан болгоод ирээгүй байхгүй юу гэд ярьж марцсан ч юм уу те. Эсвэл ингээд танд ингээ хэцүү үйл явдал тохиолдсны дараа таныг хүн муулж ярьсан ч юм уу те. Ингээ хэцүү үйл явдал тохиолдоод та ингээд уйлсан чинь хин нэгэн таныг энийг уйлахаа амгээ ярьсан ч юм уу те нэг тиймэрхүү юмыг олж мэдэж магадгүй байгаа гэж харагдаж байна. За энэ зүйл яагаад танд задарж байгаа бэ гэхлээр зэрэг маш ойлгомжтой. Тэгээл угаасаа л нөгөө хин нь хинбэ гэдгийг танд таниулах зорилготой те. Тэгээд мөн дээрээс нь бас нөгөө талаас таны өөрийн шарахтай хүмүүс надад итгэхгүй байх вэ, хүмүүс намайг хүндлэхгүй байх вэ гэсэн тэр шарахыг ч бас ил гаргаж өгж байгаа байдлаар энэ үйл явдал тохиолдож байгаа гэж ойлгож болох нэ. Тэгэхээр ерөнхийдөө угаасаа 1-р сард сая би 1-2 дугаар группийг ч гэсэндээ уншихад ингээд хэрэггүй хүмүүсээсээ ер нь нэлээд ангижрах сар болоод байгаа харагдаж байна. 2026 онд модон бишээ юу лээ гал морь жил болж байгаа лөө тий. Тэгэхээр ингээд энэ шинэ жил мэлдээ одоо бэлгийн тооллынхаа шинэ жил мэлдээ бас ингээд бэлтгээд ч юм уу тий ингээд хэрэггүй хүмүүсээ өөрөөсөө тавьж явуулаад хэрэгтэй хүмүүсээ орж ирэх орон зайг айгу бүрдүүлж байгаа сар болж байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн танаа групп дээр гарч ирж байгаа мэдээлэл ч биш. Маш олон групп дээр энэ мэдээллүүд гарч ирсэн байгаа. Тэгэхээр тиймэрхүү юм бас нэлээд болж магадгүй байгаа харагдаж байна. Манайхаа хин нэгэн ер нь танд ингээд амар тийм хүндлэлгүй хандсан тий таныг ойлгох гэж хичээгээгүй яг тэр үйл явдал бол ил гарч ирэх болно. Өмнө нь болохоор зэрэг танаас далдуур ингээд муулаад яваад исэн гэхээсээ илүүтэйгээр одоо зүгээр юу яасан байж магадгүй ингээд дотроо тийж бодоод яваад байсан байж магадгүй тэгж жагаад нэг сард ингээд танд тэрийгэ хэлэх ч юм уу те эсвэл тэр нь ямар нэгэн байдлаар танд мэдэгдэх ийм магадлал бол байгаа гэж харагдаж байна. За тэгвэл одоо хэдүүлээ Oracle хүзрэг татаж харъя. За эхний Oracle хүзрэг болохоор зэрэг за үйл өөрийн харилцаа. За дараагийн Oracle хүзрэг болохоор зэрэг ийм зурагтай хүзэр таарсан байна. Бууж өгөх гэж байна. За тэгэхээр тийм ерөөсөө л ингээд тэ одоо жоохон тийм нэг л угаасаа болохгүй байгаа харилцаануудад бууж өгч जैन тэ өмнөх шигээ ингээл амар зүтгээл тэ тэр хүнтэй ингээл учир зүггүй за ерөөсөө л ингээл би уучраа олъё би ингэсэн болохоор тэгсэн бахаа гэл амар их тайлбар тавиал ер нь тэхээ болж байгаа харагдаж байна 3 дугаар группийнхан тэгээ за яшаа чи тэгээд тэгж бодмоор байгаа бол тэгээл бодохгүй тэг яшаа боли гэд тэгж байгаа тэгээ тэр нь болохоор зэрэг бас нэг талаасаа ингээд тэр хүмүүст бууж өгöd байгаа юм шиг боловч нөгөө талаасаа энэ нь танд маш их хэмжээний сэтгэлийн амар амгалан эрхчлөлөг авчирч өгөх болно гэж харагдаж байна. За мессеж нь болохоор зэрэг за зарим тохиолдолд бид нэр хуучин ямар нэгэн зүйлийг тавьж явуулаад одоо тэгжиж шин зүйл бидний амьдралд орж ирэх боломжтой болдог. Тэгээ тийм учраас зүгээр л тавьж явуулаа. Тэгэх юм бол бүх зүйл аяанда байранда орох болно гэж сануулсан ийм мессеж орж ирсэн байна. За энэ үйл өөрийн харилцаа гэдэг хүзрийн түлхүүр өгсөн болохоор зэрэг за энэ харилцаа ингээ баг багаар байхгүй болох, за өдөөгдөөх, сэтгэл зовнох, үзен ядах, за тэгээд сүнслэг сургаалууд,
За тэгээд ямар нэгэн зүйлийг тавьж явуулаад өөрийгөө хайрлах. За тийм. Тэгэхээр маш ойлгомжтой байгаа байх гэж найдаж байна. Ер нь бол 1-р сар нэлээд хүмүүс ингээд маска тайлаад танд яг дотроо жинхнээсээ юу бодож яваад байдаг вэ гэдгээ бол харуулж байгаа гэж харагдаж байна. Тэгээд тэрэнд нь гомдох хэрэггүй. Ер нь та нэг амар тэрийг амар гомдож хүлээж авахгүй гэр бүлдээ анхаарлаа хандуулад, өөртөө анхаарлаа хандуулаад тэгээд энэ зүйлийг ерөнхийдөө бол зүгээр тэгсгээд орхиж гин гэж харагдаж байна манайхаа. Окей. За одоо болохоор зэрэг сахиусуудынхаа мессежийг авцгаая. За сахиусууд нь 3 дугаар группийнхэндээ хувь хүний хөгжил, сүнслэг хөгжил зэрэгт нь ямар зөвлөгөө өгөх вэ? Тэрийг биднэрт өгнө. Гурван аяг зөв харж гарч ирсэн маань энэ удаад. Хоёрын сэлэм. За 8-ийн саваа буруу харж гарч ирсэн байна. За дахиад 2 хүзээ авъя. За 3-ын зоос буруу харж гарч ирсэн байна. За тэгээ Sun of Pentacles. Окей. За энэ дунд ингээд хамт олонгүй байгаа, олон найзгүй байгаа гэж амар бодоод өөрсдөө тэгж дүгнээд байгаа хүмүүс байгаа бол ерөөсө битээ тэгж өөрийгөө ядраа гэж байгаа байхгүй. Ерөөсө битээ тэгж өөрийгөө дүгнээ, битээ тэгж өөрийгөө дутуугаар дүгнээ. Чиний ингээд чамд таарах хүмүүс чинь зөндөө байгаа. Гэхдээ яг одоо бол жоохон ганцаараа байх үе муу юм аа. Чиний яг ингээд сүнсний чинь гэр бүл найзууд бол бүгдээрээ байгаа. Тэд нэр арай хараахан орж ирэх болоогүй байна. Тэгэд яг одоогоор бол яг өмнө нь бас ингээд сүнсний гэр бүлтэй байсан байх. Магадгүй ингээд амар гой дотны маш сайхан хүмүүстэй таарсан байх. Тэгээд тэр хүмүүс нь ерөнхийдөө одоо бол ингээд явах гэх юм уу тэр хүмүүс нь одоо ингээд танд өгөхстэй юмнуудаа өгөө дуусч байгаа учраас тэр хүмүүсээ тавьж явуулаад дараагийнхаа шинэ хүмүүсийг хүлээх ийм мөч ирчээд байгаа шүү гэж сахиусууд нь сануулж байна. Тэгээд тийм учраас өөрийгөө би ингээд найз нөхөдгөө би ингээд хайрлагдахгүй байна энтэр гэж тэгж гомдлох ерөөсөө хэрэггүй гэж сахиусууд нь сануулж байна. Тэгвэл яг танд тохирсон таарсан тийм хүмүүс байгаа. Тэднэрийгээ одоо хүлээж авахын тулд яг одоогоор бол ингээд ганцаараа байгаад за мөн дээрээс нь үнэхээр ингээд амьдралд нь нэг их хэрэг болохгүй байгаа тэр хүмүүсийг ингээд тавьж явуулах нь бол зөв байх болноо. Тэгжээж угаасаа яг зөв хүмүүс нь орж ирэн шүү дээ. Тэрийг чи маш сайн мэдж байгаа шүү дээ гэж сануулж байна. Тэгээ нэг талаасаа болохоор зэрэг таад маань ингээд амар олон найзтай байх юмсан гэж бодсон мөртлөө ганцаараа байхыг бас айгүй хүсээд байдаг. Тэгсэн мөртлөө ингээд би ингээд амар удаашралд орчлоо ерөөсөө олигтой найз нөхөд яг ингээд миний намайг эргэн тойрно ингээ хүрээлсэн сайн сайхан хүмүүс айгу дутмаг байна л гэж бодоод байгаа юм шиг байна. Тэгээ тэрэн дээр нь л ерөөсөө сахиусууд нь амар таныг аргадаж өгж гэн битгий ингэж юу яа битгий ингэж амар өөртөө гоморхоо хэрэгтэй хүмүүс нь танд хэрэгтэй цагтаа гарч ирэх болно. Тийм учраас яг одоогоор ингээд нэг юм би ганцаараа хамаг юм би бүхнийг ганцаараа хийдэг мэдэг гэж бодоод мэдрээд байгаа Үнэхээр хажууд нь хүмүүс байсан ч гэсэндээ ингээд амар ганцаар л мэдрээд байдаг байгаа харагдаад байгаа хгүй. Тэгээ тэрийг ерөнхийдөө бол одоохондоо зүгээр тавьж явуулаад юмсыг байгаагаар нь байлгаа бити амар контроллох гэж оролдоо гэж хэлж байна. За тэгээд хэдүүлээ одоо сүүлийнхээ оракл үзэг татаж аваад тэгээд энэхүү нээлттэй уншлагаа дуусгацгаая. За шууд гарч ирсэн. За сахиусынхаа мессеж нь болохоор зэрэг зоригтой бай гэж хэлж байна. За тэгээд одоо яг ингээд санаа зовоод байгаа асуудлууд дээрээ хичнээн ингээд би контролдож чадахгүй байна. Би зарим зүйлсийг захирч чадахгүй байна гэж бодож байгаа ч гэсэндээ бүх зүйл яг төлөвлөгөөний дагуу өрнөж байгаа. Тийм учраас битээ санаа зовоорой гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө ингээм амар их юм бодоод байгаа бол тэрийгэ багсах хитрхи амар яаравчлаа сандраад байгаа бол бас тэрийгэ багсах гэсэн ийм мессежийг бол сахиусууд нь өгч байна. Зүгээр жоохон чийл бай гэж сахиусууд нь сануулж байна. Тэгээ танд хэрэгтэй зүйлс нь яг цагтаа орж ирэх болно гэдгийг амлаж байна.
За ингээд ерөнхийдөө нээлттэй уншлага маань та бүхний маань хувьд үгээр дуусаж байна. Таалагдсан бах таарсан бах гэж найдаж байна. Одоо би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг уламжлалт хэсгээрээ 1-р сард за болгоомжил зайлсхийх зүйлс 1-р сард орж ирэх ивэлүүд буюу хийхэд ээлтэй зүйлс 1-р сард орж ирэх нэг сюрприз. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг би за энийг юм жоохон хэрүүл уруул тэ нэг юм жоохон хамт олонны талбар дээр ер нь нэг юм жоохон акцент орж ирээд байгаа. Тэрнийхэн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч өгье гэж бодож байна. За ингээд хэрвээ та нэмэлтийг авах гэсэн юм бол пин коммент буюу хамгийн ихний коммент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагаа худалдан авалтаа хийгээд шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг. За тэгээ нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртэл үзсэн та бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзсаар бүгдээрээ баяр таа.